방송직에 좀 봉사하고 있을 때 тэр гадаадад эзэмших боловсрал гэдэг ямар ч чухал юм бэ? 10 жилийн өмнө баг байгаагүй шүү дээ. Монгол бол анхдагч нь гэж би бодлоо бодсон шүү дээ. Супер студент эцэлтэй бас маш их баярлж явдаг. Амьдрал дээр гараад юм хэрэглэгдэх зүйлийг бид нар угаасаа ингээд супер студент сурдаг байсан юм байна. Өөрийгөө бас илүү томоор харах боломжийг олгосон гэдэг маш их баярлж явдаг шүү гэж хэлмээр байна. Засаг олон улсын сургуультай супер студент одоо төсөл маань бол хэрэгжээд 10 жилдээ хэрэгжиж байна. Оюутан залуучуудыг мэдлэг чадварыг нь баялаг болгон бүтээх, үйлдвэрлэх, мэдлэгээ чадвар болгох олон талт үйл ажиллагааг явуулдаг. Энэ төслийн энэ амжилтын маань үргэлжлэл мандаад болж Оролцож байгаа шилдэг оюутнуудаа бас бүгдээрэнд нь амжилт хүсье. Бол үнийг таацсан. шинэ хэрэглэгч олох жоо хэцүү байсан. Өөрсдийнхөө бараандаа 100% итгэлтэй байсан. Нэг том, нэг жижиг тэрэг бодлоосон байна. Давидын 7 чулуугаар төрүүлсэн байна. Бүтээ чадна. Somebody save your soul, 'cause you've been sinning in the city. I know too many troubles, all these lovers got you losing control. You like a drug to me, a luxury, my sugar and gold. I want the good life every good night, you're a hot one to hold. 'Cause you don't even know. I can make your hands clap. Said I can make your hands clap. Giây phút em gặp anh là em biết em si tình, tình 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 tăng tăng tình tăng tình 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 tăng tăng tăng. Giây phút em gặp anh là em biết em si tình, tình 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 tăng tăng tình tăng tình mình tình tăng 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 tình. Yeah yeah. Anh tính sao rồi để anh tính sao? Yeah yeah. Монголын хамгийн өндөр шагналын сантаа супер студент тэтгэлэг төслийн 10 дахь улирлын шилдэг 20 оролцогчдоо танилцуулж байна. Өөрсдийнхөө финалийн шатанд бэлтгэсэн төсөл хөтөлбөрүүдэд танилцуулахад бэлэн болсон байгаа. Ингээд оюутнуудаа бүгдээрээ амжилт хүсье. Супер студент 10 төслийн финалийн шатны шүүгчдийн бүрэлдэхүүнийг та бүхэндээ бас танилцуулах нь зүйтэй баха. Ингээд шүүгчээр их засаг олон улсын их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга Чулуунбат хүрэлцэрсэн байна. За мөн Solution Management Group-ийн захирал хадагтай хулан хүрэлцэрсэн байна. Их засаг олон улсын их сургуулийн хүний нөөц оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Ноён Миндбаяр. Ард дахь удаагийн улирлын финалийн шатны ерөнхий шүүгчээр Ховдоос Харвард руу номын зохиогч, Харвард их сургуулийн төгсөгч Ноён Батнайрамдал маань хүрэлцэн байгаад болоход таатай байна. Их засаг олон улсын их сургуулийн үүсгэн байгуулагч Монгол улсын ардын багш шинжлэх ухааны доктор профессор ректор Нэм Асар таныг бас энэхүү тайзнаа хүндэтгэн урьж байна. Өнөөдрийн сайхан бэлэг тэмрэлтэй баярын төслийн одоо финалыг албан ёсоор нээж үг хэлнөх юм урьж байна. Эрхэм хөндөц очтоо. Эрхэм хөндөд Эрдэмтэн багш оюутан суралцагчдаа. Их засаг олон улсын их сургуулиас цогц боловсрол олгох хөтөлбөр хэрэгжүүлж оюутан суралцагчдынхаа авьяас чадварыг нээн хөгжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж ирсний нэг нь Монголын хамгийн өндөр шагналын сантай супер студент тэтгэлэг төсөл юм аа.
жил бүр супер студентийн оюутнууд маань нийгмийн сайн сайхны төлөө оюун бодол хүч бололцоогоо дайчлан ажилладаг уламжлалтай билээ. Энэ жилийн супер студент оюутнууд маань өвлжөд хүндэрч байгаа малчин айд өрхүүдэд сайн дураараа очиж сас сэвэрлэх, аж ахуйд нь туслах, хандив тусламж суглуулах, ахын болон хүнсний зүйлээр тусламж үзүүлэх зэргээр ажилласан билээ. Буян төлс хийсэн оюутнуудаа чин сэтгэлийн талархлыг илэрхийлье. Төгсгөлийн шатан шалгарч үлсэн 20 оюутандаа чин сэтгэлийн халуун баяр хүргье. Их засаг, их сургууль, малчин телевиз, их засаг телевизээс хамтран зохион байгуулсан супер студент тэтгэлэг төслийн шилдэг оролцогчдыг тодруулах ёсны үйл ажиллагаа нээснийг мэдэгдэе. Энэхүү ёслол төгөлдөр нээсэн төслийн шилдгийн шилдгийг тодруулах мөч ойртсоор байна. Хариуцлагатай оюутнууд нийгэмд хайраа түгэж, эрч хүч, эрхэм чанар, эрмүүн сэтгэлгээг эрэл хийлж, Монгол ухаанаар дэлхийд гангарч, мэдлэгээ үйлдвэрлэн хамтдаа ургах урайлгыг дэвшүүлж, маргаашийн эгцгийг бүтээлцсэн түүх өдгөө 10 нас хүрчээ. Мянган залуусын хүсэл мөрөөдлийг бодит болгосон 30 жилийн түүхт Чингис хааны нэрэмжит эцэг сургуулийнхаа хамт олонд оюутнуудынхаа өмнөөс талархал илэрхийлье. За манай эцэг сургуулиас жил бүр оюутнуудынхаа дунд супер студент гэдэг тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. За энэ хугацаанд 1000 гаруй хүүхэд энэ хөтөлбөрт хамрагдаж 100 гаруй хүүхэд гадаадын ямар нэгэн ихтэй сургуульд суралцсан байгаа. Тэгэхээр өнөөдрийн хүүхдүүдийн хийх зүйл маань юу вэ гэхээр зэрэг ер нь бизнесийн төслүүдийг танилцуулах гэж байна. Тэгэхээр зэрэг энэ жилийн нэг онцлог бол бид хамгийн анх энэ төсөлд хамрагдахаар ирсэн оюутнуудаас эхлээд гадаад хэлнийх нь мэдлэгийг бид нэр шалгасан байгаа. Яагаад гэхээр зэрэг гадаадын ихтэй сургуульд орж суралцах ёстой. Тэгэхээр ямар нэгэн байдлаар хэлний төвшин болвол бас шаардлагатай байдаг. Ингээд урлаг, соёл, дээрээс нь хүмүүнлэгийн ажлууд хийсэн гээд маш олон төрлийн ажлуудыг хийсэн. Энэ бүх ажлуудыг үндсэндээ телевизээр сурталчилсан. Манай эцэг телевиз бас дээрээс нь малчин телевизээр орой болгон гарч байгаа. Бид энэ супер студент хөтөлбөрийг хэрэгжүүлдэггүй байхдаа маш олон хүүхдүүдийг бас гадаадын ихтэй сургуулиудад явуулж сургаж байсан. Сүүлийн он жилүүдэд бол бүр бүх хүмүүсийн нүдэн дээр шалгуулт хийж явуулж байна. Юу гэхээр зэрэг орой болгон телевизээр гарч байгаа учраас ер нь манай сургуулийн бүх суралцагчид, багш нар бүх хүмүүс л энэ ямар хуу оролцож байна, ямар хүүхдүүд нь шалгарах юм бэ гэдгийг өөрөөсөө дүн хэлсэн байдаг. Тэгэхээр энэ 20 хүүхдүүд үнэхээр хамгийн шилдэгүүд нь өнөөдөр бас төслөө танилцуулах гэж байна. За энэ төслийг хэрэгжүүлээд цааш нь бизнес рүү ордог ийм хүүхдүүд бас маш их байдаг. Өмнө жилүүдэд шалгарч ирсэн хүүхдүүд ч гэсэн тухайн оюутан байхдаа хэрэгжүүлсэн тэр төслөө цаашдаа бүр бизнес болгоод ингэ явсан хүүхдүүд маш их байдаг. Тэгээ өнөөдрийн шалгуултанд оролцох гэж байгаа шилдэг 20-доо бас их амжилт хүсэн өрөө. Та бүхэн бол өөрсдийнхөө бэлдсэн төслийг өнөөдөр танилцуулж, өөрсдийнхөө хүссэн тэр амжилтанд хүрч чадна гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр өнөөдөр эцэг их сургуулиас зохион байгуулж байгаа супер студент хөтөлбөр маань 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Боловсролын төлөө маш том хөрөнгө оруулалт нэгдүгээрт, хоёрдугаарт айгүй тийм гоё шудраг өрсөлдөөн харагдаж байна. Тэгэхээр мэдээж тэр 20 хүүхдээс 10 хүүхдийг шалгаруулна гэдэг бол нэг талаас амаргүй. Яг гэх юм бол тэр 10 хүүхдийн ирээдүй бас тэр чинь нэрийг өөрчлөгдөн. Гэхдээ нөгөө талаас яг олон нийтийн аав ээжийнхэн бусад сурагчдын хүлээж байгаа юм зүйлсэл шудраг өрсөлдөөн. Ялангуяа боловсрол дээр шудраг өрсөлдөөн заавал байх ёстой. Тэгэхээр энэ дээр бас нэг гоё жишээ болж байгаа нь маш сайшаалтай гэж бодож байна. Шудраг өрсөлдөөн өөрөө байж ажтай хамгийн потенциалтай хамгийн их хөдөлмөрсөн хүүхэд шалгардаг. За нөгөө талаас ч гэсэн энэ нь оролцогч хүүхдүүдэд бүгдэнд нь тийм шудраг ойлгомжтой байдаг л та. Тэгэхээр бусад сургуулиуд ч гэсэн ер нь цаашдаа энэ төрийн төрөл санхүүжилдэг сангууч гэсэн бас ийм шудраг зарчмаар олон нийтэд нээлттэй ил тод болж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр ч гэсэн бас суралцах зүйл байна гэж бодож байна.
10 дугаар улирлын хаалтын шатанд шилдэг 20 оюутан 7 багт хуваагдаж гарааны бизнес төслийг боловсруулан бойжуулж төслөө та бүхэн танилцуулахад бэлэн болоод байна. Богино хугацааны маш үр дүнтэй хэрэгтэй сургалтуудад хамрагдаж 2 удаагийн борлуулалтын даалгавар сайн үлсийн аяныг санаачлан хэрэгжүүлж өнөөдөр та бүхэндээ төслөө танилцуулах гэж байна. Ингээд эхний оролцогчид Trinity баг насны хүүхдүүдэд зориулсан аппликейшнийг хөгжүүлээд байна. Оюутнуудаа амжилт хүсье. Энэхүү аппликейшн вебсайт маань бол тэгээс 14 насны хүүхдэд зориулагдсан аппликейшн байгаа юм аа. Өдөөний 8 цагаас гараад шөнийн 9 цагт орж ирдэг болохоор эцэг эхчүүд хүүхэдтэй тавих цагууд бага байдаг. За тэгвэл үүнтэй холбоотой нэгэн бичлэгийг та бүхэндээ хүргэе. Сайн байцгаана уу? Би өнөөдөр та бүхэнд өөрс тохиолдсон нэгэн явдлаа ярих гэсэн юм. Би их завгүй хүн л дээ. Хүүхэдтэй ч цаг зарцуулдаггүй учраас хүүхэдтэй уцаагүй өргөчтэй. Гэхдээ нэг өдөр миний сүнүүч зан хөдлөөд хүүхээ юу үдж байгааг харахаар шийдлээ. Тэгсэн чинь гончиг сумлаа минь юугээ чи үзээд байгаа юм бэ бурхан минь. Хүүхэдтэй уцаа орхичдаг хүүхдүүд маань ийм үзээ сууж яадаг хэрэггүй. Ёстой нэрээ. Мэдмээр юм бэ. Мэдээгүүдний ёстой хэлмээр юм бэ ёстой нэрээ. Гэхдээ надад нэг санаа олцсон. Энэ бол монголчуудын хийсэн Amplify application. Энд зөвхөн хүүхдүүдийн контент л байт юм байна. Модератор сайтай болохоор тийм илий балай контент ч ордоггүй юм. Тэгэхээр энийг л туршиж үзье. Тэгэхээр ингээд таны сая бичлэгнээс харах юм бол энэ 3 аппликейшн таны хүүхдийг хүмүүжүүлж байна гэж хэлэхэд бол хэлцэхгүй юм аа. За энэ манай аппликейшны маань лого нь байж байгаа. За та бүхэн сая дэлгэцэндээ харагдаж байгаа энэ QR кодыг уцаараа уншуулад орох юм бол манай вебсайтны маань ерөнхий загвар бүтцэн нь харагдаж байгаа юм аа. Сая одоо ингээд шүүгчнэрт маань тарааж өгсөн брошюр дээр хүртэн танилцуулаад давуу талууд нь аппликейшны загвар вебсайтны загварууд байж байгаа. За одоо манай аппликейшны бүтцэн нь гарч ирнэ. За хоол хэсэг бол үндсэн хэсэг байж байгаа. Энэ дээр яг бид нар TikTok-ийн загвартай ижлэгэн гаргаж өгсөн. Ягаад гэхээр дийлэнх хэрэглэгчтэй одоо энэ 3 Facebook, Twitter, Facebook, YouTube энэ 3-аас бол TikTok хамгийн их хүнд хандлт авдаг аппликейшн байж байгаа. Энэ дээр бол үндсэн хэсэг нь иймэрхүү байдлаар харагдана. Inbox section ботороо найзууд бодон гэр бүлийн чат бодон notification мэдээд орж ирдэг зэс байгаа. U section ботороо бодон өөрийгөө илэрхийлэх property хэсэгт ботороо өөрийгөө илэрхийлэн бодон өөрөө хийсэн контент ижүүлсээ харах боломжтой. За энэ дээр бол бид нар ингээд эдийн засгийн тооцооллыг энэ аппликейшн вебсайтыг хийхэд ямар тооцоол гаргаж өгөх вэ гэхээр бол нийтдээ ингээд аппликейшн вебсайт маань бол 3 сая төгрөгөөр бүтэх боломжтой гэсэн судалгаа гаргасан байж байгаа. Тэгэх юм бол нийтдээ энэ 3 сая төгрөгөөр яаж хуваасан бэ гэхээр маркетингт бол 800 сая төгрөг. За бид 3 өөртөө яг ингээд ихний ээлжинд туршаад хийгээд үзээд цаашаа байх юм бол улам хөгжүүлээд явна гэсэн зорилготойгоор өөрсдийнхөө ажлын хөрсийг бол 500 сая төгрөг гэж дотоод нэг хүний 1.5 сая гэж байгаа. За яг ингээд бичлэг байршуулснараа хамаарат одоо бичлэг энэ олсон орлогынхоо 40% бичлэг байрлуулсан хүндээ өгөөд 60% нь бол өөртөө авнаа. За энэ зурган дээр харагдчихж байгаачлан бидний санхүүжилтийн нэг хэсэг болсон 1 сая төгрөгийн санхүүжилтыг бол энэ Арангаа аймгийн Харьяат иргэн Батбаяр гэж энэ хүнээс авахар болсон байгаа. За энэ хүн ямар ажил хийдэг вэ гэхээр одоо хуваарай бизнес эрхлэгч. За энд ингээд хамгийн гол хийдэг ажил нь бол ийм хүлэгт тоглоом байгаа. Миний ар хангаа танив идгүн хүлэгт наадгаа гэдэг энэ одоо яг хүүхдийн насны онцлог тохирсон ийм оюун ухааны онсон тоглоом болон одоо тэнд харагдж байгаачлан шагаагаар ингээд шатрын хөлөг хийгээд ийм тоглох боломжтой зэрэг ийм тоглоомнуудыг хийдэг учраас манайх дээр ингээд хүүхдэд хөрөнгө оруулалт хийя гэдэг үүднээс битгуурыг бол дэмжиж 1 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байгаа. Би хувь хүндээ юу бүтээж чадах, юу хийж чадах ур чадварт нэтгэдэг. Олон мянган жилийн өмнө бидний өвгдөөс бидний гарт алах бариулахад бид энд гадаа байгаа сүндэрсэн том хотыг байгуулсан. Хэрвээ бидний гарт боломжийг атгуулах юм бол бид юу барьж бүтээхийг төсөөлшгүй аргагүй. Харин энэхүү боломжийг бидэнд супер студент тэтгэлэг төсөл минь олгож байгаамаа. Мөрөөдөж чадвал бүтээж чадна. Харл андуулсанд баярлалаа. Апыг суулгахаар одоо бид нэр TikTok дээр бол мөнгө төлдөг те. TikTok одоо жишээлбэл Facebook дээр ч гэсэн. Тэгэхээр нөгөө энэ апыг суулгаад хүүхдтэй үзүүлснээр аав ээж нь жишээлбэл тэр апыг те одоо сар бүр одоо мөнгө төлөх юм уу эсвэл тэн дээр одоо жишээлбэл реклам байршуулад мөнгө олох юм уу тэр нэг орлогыг хүсвэр энэ асуув. Мэдээж болохоор манай аппликейшны хувьд болохоор орлогыг олох үндэслэл нь болохоор яг нөгөө бусад одоо энэ видео түгээх ингээд платформуудтай адилхан одоо орж ирж байгаа видео болон одоо нөгөө контент хэрэглэгчдийн хамтран ажиллах спонсор байгууллагуудаас орж ирсэн нөгөө зардал мөнгөөрөө
одоо энэ хүү өөрсдийнхөө зардлаа төлөё гэсэн энэ санаа гаргаж ирсэн байгаа. Тэгээд өөр контент хэрэглэгч яг нөгөө гадаад TikTok, YouTube энтертэй адилхан одоо контент хэрэглэгч өөрсдийнх нь хийсэн контент хандлт их авах тусам ингээд өөрсдөө тэндээсээ ашиг олдог. Нийт олсон ашигныхаа харин тэр олсон ашигаас яг дэлхийн стандартын дагуу олсон ашигын 60% нь манай Employ application-ийн лөө харин 40% нь болохоор тухайн иргэн лөө өөрсдөө контент хийгч рүү өөрсдөө шилжүүлье гэсэн тийм санаачлагаар үүссэн юм аа. За баярлалаа, амжилт хүсье. За ингээд финалийн шатны эхний оролцогчд маань салхийг хаглан төслийн амжилтаа хилцүүлээд гараад ирлээ. За та нартай юун дөрөнд баяр хүргэе. За сэтгэл гэр байна вэ? Ер нь бол сэтгэл бол маш өндөр байна. Тэгээд хүүхэд болгондоо л одоо эцэг эхчүүд нэг амрын удаж яг утас гар утас дээр ингээ YouTube эсвэл TikTok тавиад өнгөрчдөг болчих. Тэгээ одоо TikTok, YouTube дээр нь болохоор нэг тийм яг хүүхдэд тохирсон хангалттай зүйл байдаггүй гэхээр энэ бол одоо үннийг хэлэхэд байдаггүй. Тэгээд эцэг эхчүүд одоо хальт сонсоход баян хүүхдийн дуу явдаг. Тэгээд яг тулаад үзэх юм бол нэг хүүхдэд хизээч нэг үзүүлэхэд тохиромжтой зүйл бол байдаг. Яг энэ хүү асуудлыг шийдэх үүднээс бид болохоор энэ Employ application-ыг Монгол хэрвээ хөгжүүлж Монгол улсын хүүхдүүдэд бол өндөр хүмүүжлийн боловсролыг олгоно гэж бодсон. Тэгээд ямар ч улсыг хөгжил бол хөхлээд хүүхдүүд дээрээ тогтно гэдэг бол дурдсан зүйтэй байхаа. Тэгээд тийм учраас л одоо энэ төсөл бол бидний хувьд хамгийн үн цэнтэй чухал хэсэг байлаа гэж бодож байна. За баярлалаа. За тэг. За ингээд намайг дэмжгээр ирсэн гэр бүл найз нөхөд багш нартаа бүгдөөнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Бүр ингээд манайх арангаа манайх байдаггүй. Тэгээ ингээд аав ээж маань, эвмээ маань, дүүнер маань ингээд бүгдөө ирээд сая үжигчдийн судлаас дэмжиж гэр бүлийнхэндээ маш их баярлалаа. Үргэж алт минь тусал дэмжиж байдаг баярлалаа. Ажилтмаар байна. За тэр хоолоос ингээд охиныгоо дэмжихэд ирсэн юм чи охиноос энэ заавал ингээд байр эзлэх байх гэдэгт итгэж байна. За ингээд шүүгчний шийдвэрийг хамтдаа үлээцгээе. Амжилт хүсье. Баярлалаа. За ингээд дараагийн оролцогчид болох санхүү эдийн засгийн сургуулийн 241-р бүлгийн оюутан Алтан навч, хууль зүйн сургуулийн 388-р бүлгийн Янжил хам, за мөн үндэсний инженер технологийн сургуулийн оюутан Даян нарын Golden Age баг байна. Сайн байцгаана уу эрхэм үндэс шүүгчид, эрдэмтэн багш, оюунлаг оюутан залуучуудаа өнөөдрийн мэндийг хүргэе. За манай Golden Age тоолох шоу маань яг хилдэг цагтаа яг энэ өдрөө энэхүү тайзан дээрээ сахиж мэдчилж байгаадаа туйлыг таатай байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийг улам сонирхолтой болохоор улам сонирхолтой сэдв болон улам сонирхолтой оролцогч нараар хүрэлцэн ирсэн байгаа. За хэдүүлээ одоо шинэ оролцогчоо өнөөдрийн дугаарт урьсан оролцогчоо урьж авъя. Энэ болохоор олон улсын ген судлаач Даян маань хүрэлцэн ирсэн байна. Hello everyone, my name is Dayang. I came from America and I'm very glad to be here. And thank you for having me. За та манай нэвтрүүлэгт оролцсноор яг юуг ингэж бусдад түгээх вэ? Одоо манай нэвтрүүлэгт оролцсон зорилгоо бидэнд хэлнэ үү? Well, the main reason I came to Mongolia is to help GMO products get better and stronger in Mongolia. From what I learned from doing my research, there's a tiny bit of companies that do actually GMO in Mongolia. And so I'm here to improve them and help them by making them bigger and stronger. So yeah, that's the only reason I'm here. За манай Монголд гений өөрчлөлтийн бүтээгдэхүүнийг судалдаг том лаборатори бол байхгүй тийм үү. За гений өөрчлөлтийн одоо судалдаг лабораторийг байгуулахын тулд мэдээж хөрөнгө төсөв одоо гадаадын одоо ингээд олон улсын судлаач маань ирсэн. Эндээсээ одоо ингээд Америкийн нэгдсэн улсад одоо ингээд генийн зохицуулалт, Монгол улсын гений зохицуулалт энэ хоёрын мотонд асар хялгаа байгаа тийм үү. Та одоо GMO-гийн одоо сул тал болон одоо сайн талыг хэлж өгөөч. Well, for GMO pros, it helps health beneficial and helps the environment very much, and it changes food selections. For the cons, I guess affecting GMO plants can affect other insects and animals in the area. So yeah, that's the only con side of it. But it's not that 100% sure because we didn't do a full research on it. It's not completed yet. За анх гений өөрчлөлтийн организм бийг шавж болон бусад хорт ургамлаас сэргийлэхээр улааллыг анх гений өөрчлөлтөд болгож өөрчилж ирсэн юм билий. Үүнээс үүдэн зүүн өмнөд Азийн орнуудад А витамины дутагдлаас олж олон хүмүүс өвчин нэрвэгдснээр одоо хэрэглээнд нэг өргөн тархагдсан цагаан будаад А витамины гений өөрчлөлтөөр ингэж оруулж өгснөөр Golden Rice буюу алтан будаа ингэж орсноор тэр өвчний тархалт багасч ирсэн юм билий. За энэ талаар та ер нь ямар судалгаа хийж ирсэн бэ? Одоо бусад одоо бүтээгдэхүүнүүдэд өмнө нь ямар байсан, яаж гений өөрчлөлт тэр талаар хэрэг судалгаа хийсэн бэ? Тэр талаар тайлбарлаад өгөөч төгөө.
While some of the foods we actually eat in the breakfast, lunch are GMO products like corn, tomatoes, bananas. A big example is a banana. First of all, we all know banana is green, yellowish, and has a white pig and black seeds and tiny little bit of black seeds inside of it. Well, that is not the first banana. Banana was originally tiny little bit of, and it was poisonous. Also, it had black big chunks of it that you can't even eat about it. Genetically modified or GMO banana. За тэгээд хувирсан амьд организмын одоо гарах авах шалтгаанууд байдаг шүү дээ тийм гений жумоос. Энэ нь болохоор одоо 3 төрөл зүйлд ингэж одоо гаргаж авдаг. Нэгт нь олонгууд дэлхийн хүн амын хурцтай өсөлт одоо энэ жимон нөлөөлт юм байна. Хоёр дахь юм бол өдөр тутмын нэмэгдэж буй хүнсний бүтээгдэхүүн буюу хэрэгцээ. За гуравдаа гэх юм бол байгалийн баялагын нөөцийн хумсдал. За энэ гурван зүйл Монгол болон Английн одоо энэ жимод юу ямархан нөлөөтэй байдаг вэ? Well, GMO affects the whole world of it, not just only America and Mongolia. GMO affects the environment of natural habitats and also humans for what we eat. And for GMO plants, it helps them grow faster and even healthier. That insects can eat on other plants. I mean, other animals can eat on it and that be beneficial to them. And for humans, we eat normal foods products to help get their vitamins and proteins and all those kind of stuff. So it's very helpful for us and also the animals and environment. За манай монголчуудын 50-аас дийлэнх хувь нь бол гений өрчлөлттэй бүтээгдэхүүнийг ялгаж мэддэг. Үлцэн хувь нь болохоор мэдгүй байгаа. Ер нь ихэнх нь мэднэ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо 5 оронтой 9-оор эхэлсэн бол органик, 4 оронтой 3-аар эхэлсэн бол бордоо орсон, 5 оронтой 8-аар эхэлсэн бол гений өрчлөлттэй гэсэн бүтээгдэхүүнүүд байд юм байна. За тэгэхээр дэлхийд тариалж буй өдөр тутмын хүнс, шар буурцаг, эрдэнэ шинж, хөнгөн ургамлаа 26-аас 77% нь гений өрчлөлтөөр бүтсэн бүтээгдэхүүнүүд байд юм байна. За супер студент төсөлд ингээд одоо хэдэн сар үргэлжлээд амжилттай хамрагдаа явлаа шүү дээ. За сүүлийнхаа бүр финалийн шатанд ирлээ. За тэгэхэд олон найзуудтай, олон баг хамт олонтой ингээд баг болж үзлээ. Олон хүмүүстэй зэрэг харилцлаа, олон сургалтыг авлаа. Тэр танд яг ямар хөө сэтгэл төрөв? Энэ бол би бол их хэмжээний гоё сайхан найзуудтай болсон, ирээдүйд бас ингээ хамтран тусалцах, ажиллах найзартай болсон. За тэгээд ер нь бас супер студент бол би бол орсондоо амар баяртай байдаг. Ялангуяа одоо миний цуг болсон багийн маань гишүүд Янчка, Навча гэдэг хоёр гишүү маань байгаа. За би энэ хоёртойгоо бол төсөл дээр ажиллахдаа бол хамгийн баяртай байсан, жаргалтай байсан. Ягаад гэвэл манай хоёр бол их найрсаг гоё ингээ нэгнийгээ гоё дэмжиж өгдөг хүмүүс байгаа болохоор би их баяртай байгаа. За ингээд супер студент 10 төслийнхаа финалийн шатанд ирээд амжилттай олцсон даяндаа амжилт хүсье. Баярлалаа. Дараагийн багаар Хууль зүйн сургуулийн оюутан Намуун Жаргал, Тэнгис хоолой сургуулийн оюутан Хонгор Зул food sharing төслөд танилцуулахад бэлэн болсон байна. Манай багийн нэр sharing гэл caring. Тэгээд энгийнээр тайлбарлавал food sharing нь илүү л хоол хүнсийг хайж явуулахын оронд хэрэгцээтэй хүмүүс тарааж өгөхийг ойлгож байгаа юм. Food sharing амжилттай нэвтрүүлсэн 2 улс орныг танилцуулъя. За хамгийн анх 2012 онд энд харж байгуулсан Food Sharing цэгдээ гэдэг сая зохион байгуулагчнаар Food Sharing төсөл холбооны бүгд найрамдах Герман улсад үүссэн. Мөн 2015 онд Оросын холбооны улсад үүссэн. Мөн 2021 онд Anna Food Sharing гэсэн төсөл хамгийн анхны хууль ёсны Food Sharing төсөл болж сарда 11.7 тонн хоол хүнсийг аварч 3500 хүнийг хоол хүнсээр хангаж чадсан байдаг юм аа. Food sharing нь 3 модельээр явагддаг. Эхний модель нь харж байгуулсан business to business, consumer to consumer, business to consumer. Манай төслийн хувьд бол 3 дугаар модель нь тохирч байгаа. Бид илүү хоол хүнсийг дэлгүүрүүдээс болон нарийн боовны цэг, хоолны газруудаас цуглуулад түүнийг хэрэгцээд хүлний тэжээлийн дутагдлалд орсон хүмүүс тарааж өгөх зорилготой байгаа. 2022 оны байдлаар дэлхийд дээр 783 сая хүн өнсөглөнд нэрвэгджээ. 14 сая хүүхэд хоол тэжээлийн дутагдaltaй, хүүхдийн нас баралтын 45% нь хоол хүнсний дутагдлын шалтгаанаас болж гэсэн тоо баримт байна. Гэвч харамсалтай нь нийт үйлдвэрлэн гаргаж буй хоол хүнсний хаягдлын жилд 1.3 тэрбум хоол хүнс хаягдаж байгаа гэсэн тоо баримт байгааг бид нэр харж байгаачлан энэ нь
хоол хүнсээ хог болохгүй хариуцлагатай хэрэглээг дэмжих гэлэн зайлшгүй шаардлагатай байгааг харуулж байгаамаа. За манай улс дэлхийн ядуурлын түвшингөөр өндөр байдаг оронд байдаг бөгөөд ядуурлын түвшингөөр 56 жагсалдаг бөгөөд 2020 оны ядуурлын түвшингөөр 27.8% байсан бөгөөд Дэлхийн банк болон Монгол Улсын үндэсний статистикийн хороогоор гаргажээ. Нийт хүнсний хог аяглалын 44% нь айл өрх, 33% нь нийтийн хоолны газар эзэлдэг байна. Баянзүрх дүүргийн нийгэм хөдөлмөр халамж нийгмийн хэлтсийн судалгаагаар ойролцоогоор 421 мянган иргэдээс 20 мянган иргэн амжиргааны түвшин доогуур амьдралтай байна. Мөн 132 мянган өрхөөс 2700 өрх нь хөлний толгооноор амьдарч байгаа гэсэн судалгаа байна. Манай төсөлд хамрагдах хүмүүс гэвэл амжиргааны түвшин доогуур, амжиргааны их усруу алдсан, гэр оронгүй, тэжээнд итгэх хүүхэдгүй ахмад налтан, өрх толгоосоо эцэг юм уу эсвэл их 0-3 настай хүүхэдтэй хүмүүс гэх мэт хамрагданаа. За сая тэгэхээр хүнсний талуунаар маш олон айл өрх амьдардаг гэж хэлж байна. Тэгэхээр одоо хүнсний талуунаар амьдардаг одоо нэг айлын бичлэгийг та бүхэндээ үзүүлье. Тэгэхээр энийг маш сайн анхааралтай сайн үзээд дотроо тунгаан бодож агаарай. Одоо ингэж одоо таасан бүтээгдэхүүн юм биш үү одоо энэ. Тий, таасан бүтээгдэхүүн. Барай таасан бүтээгдэхүүн тийм гоо кечп таасан бүтээгдэхүүн, барай таасан бүтээгдэхүүн авч болохгүй таа тий. Тэгээд ингэж би энэ бас ингэж бас барайнд талхны төвчийдэг юм байна. Ингээд авсан бохгүй хаа. Тэгээд давс авч болдгүй юм тий. Давс авч болдог юм гайхаад. Тий, харин тий давс авч өгдөггүй байхгүй юм нэ. Харин тий. Давс өгдөггүй. Харин тий. Чидээсээ бас. Энэ ингээд хахаа. Давсаас авсан ингээд сүү. За тэгэхээр энд ярьж байгаачлан кетчуп, вариант, шоколадны крем зэрэг тансаг хэрэглээнд ордог гэж ярьж байна. За тэгэхээр хэрвээ манай төсөл амжилттай хэрэгжих юм бол одоо энэ хүмүүсийн ярьж байгаа шиг шоколадны крем зэрэг тансаг хэрэг зэрэглэлийн үйл одоо энэ хүмүүсийн хувьд тансаг зэрэглэлийн гэж үзэгдэж байгаа тэр бүтээгдэхүүнүүдээр манайхан хангаж чадна гэж үзэж байгаа. За төслийн хүрээнд бид хоёр том супермаркетуудаар одоо судалгаа хийсэн. Одоо судалгаагаар Номин болон E-Mart, миний сүлжээ маркетууд нь одоо хугацаанд өгсөн бүтээгдэхүүнүүдээ бүгдийг нь буцаагаад үйлдвэрт нь явуулдаг бол COGS гэх зэрэг олон салбар байдаг дэлгүүрүүд нь болохоор одоо шууд хог дээр хайдаг гэсэн тийм судалгаанд хүрсэн байгаа. За төслөө хэрэгжүүлэхийн тулд дараах ажлуудыг манайхан хийхээр төлөвлөсөн байгаа. За introducing food sharing concept to Mongolians буюу одоо манай улсад food sharing-ийн талаарх ойлголт айгүй дутмаг байгаа. Тэгэхээр дараагийнх нь болохоор finding partners supermarkets and bakeries restaurant гэх мэт одоо манай төслийг дэмжих байгууллагатай холбоо тогтоож биднэрт ямар санхүүжилт өгөх боломжтой байна тэр бүхнийг судлах байгаа. За 3 дугаарт нь finding volunteers to collect surplus food and do distribution. Илүүдэл хоос хүнсийг цуглуулж одоо түгээх сайн дурын ажлуудыг зохион байгуулах мэдээж энэ бүхнийг одоо тарааж түгээхэд бол мэдээж биднэрт ажлын хүч хангалттай хэрэгтэй. За дөрөвдүгээрт collecting donations. За дэмжлэг хандив цуглуулах. За мэдээж хамгийн энэ одоо food sharing төслийн хамгийн гол зүйл бол мэдээж биднэрт бүтээгдэхүүн хэрэгтэй, ямар газарт ямар бүтээгдэхүүн хэрэгтэй байна тэр бүхнийг судалж түүнийг цуглуулах. 5 дугаарт нь finding place to operate food sharing project. За төслөө хэрэгжүүлэх ажлын байртай болох за маш олон бүтээгдэхүүнүүд маш олон санхүүжилт ирнэ. Тэр болгоныг бид нэг газар цуглуулад мөн тэр газараасаа бид тарааж маш олон газарт хүргэх тийм одоо зорилготой. Тэгээд түүнийхээ хүрээнд ч гэсэн бидэрт ажлын байр бас хэрэгтэй гэж үзэж байгаа. Төсөл хөтөлбөрийг маань танилцуулах тийм боломж олгосон та бүхэндээ бүгдэнд нь баярлалаа. Тэгээд манай илтгэлийн ураа маань байна. За гамны хуваалцыг түгэе. За баярлалаа. За Sharing is Caring team яг нэрэндээ таарсан маш гоё төсөл санал болголоо. За өмнөх 2 багтаа харьцуулахад ярих зүйл ихтэй. Яг шинжлэх ухаанч байдлаар хандсанд бол маш бахархалтай байна. За мөн тооцоо судалгаа, за тэгээ харуулах гэж байгаа санаа, төслийн гол хамар хүрээ маш ойлгомжтой байна. Төсөл өөрөө бол ISO 21500-аар бол 5 үе шаттай байдаг. Төслийн нээлт, за тэгээ төслийн төлөвлөлт, бэлтгэл ажлаа хангах, төслөө хэрэгжүүлж үзэн, хэрэгжүүлээд эргээд мониторинг хийн. Тэгээд тэрнийгээ дараа нь дахиад сайжруулна, баримт үйлдэн, тэгээд хаалт хийн. Төсөл дээр ер нь явах боломжтой бүх үе шатуудыг богино хугацаанд харуулах гэж судалж, за тэгээд цаг хугацаа зарцуулсан байна. Маш оновчтой, бас
шаардлагатай, нийгэмд шаардлагатай юм төслийг санаачилж байгаад бол тусгаалan бас баяр хүргье. За хамар хүрээ тодорхой байна тийм ээ. Тэгэхээр бид нар бас хамар хүрээг ер нь бол том авчгаар төсөл хэрэгжүүлэх явцад асуудал гардаг. Тэгэхээр аль болохоор хамар хүрээ жижигхэн байх тусмаа хэрэгжүүлэх, эргээд хянах явцад бол асуудлаа хаана байгаагаа барьж авч чаддаг. За тэгээд өмнөх хоёр одоо нэг нь бол танилцуулга байлаа, нэг нь бол төсөл байлаа тийм ээ. Тэгэхээр өмнөх хоёр төсөл дээр хүний нөөцтэй холбоотой асуудал гарсангүй. Төслийг хэн хийх юм, хүн хийн тийм ээ. Тэгэхээр энд бол яг хүний нөөцтэй холбоотой сайн дурын ажилтнууд авнаа гэж байна. Аливаа ямарваа нэгэн ажил хэмжээ гэхээр гүйцэтгэлийн үнэлгээ одоо хэмжүүр үзүүлэлт тавья гэхээр нөгөө сайн дурын ажилтнууд гэдэг маань үн хөлсгүй байх юм уу те одоо цалин хөлстэй байх юм уу гэдгээс шалтгаалаад төслийн хэрэгжүүлэлтэнд үр дүн бас янз янз гардаг шүү. Тэгэхээр цаашид бол одоо ганцхан энэ супер студентс гэсэн төслөөс бол хязгаарлагдахгүй тийм ээ. Тэгэхээр ямарваа нэгэн төслийг хэрэгжүүлэхдээ тухайн төслийг хэрэгжүүлэх хүн хүч нь хаана байгаа вэ? Хүний нөөцийг хэрхэн яаж зөв төлөвлөх вэ? Тухайн хүнийг ур чадвараа бүрэн гаргахад ямар дотоод үйл ажиллагаа, дотоод одоо тэ мотивашн хэрэгтэй вэ гэдгийг бас төлөвлөөрөө. Энэ бол өөрөө хүний нөөцийн төлөвлөлт байдаг шүү. За мөн нөгөө хоолт хижээлийн дутагдaltaй хүний асуудал ярьсан. Одоо амьтдын асуудлыг ч гэсэн бас энэ тухайн төслөө цаашаа төсөл болгох юм бол хэрэгжүүлээд яваарай. Амжилт хүсье. Баярлалаа. За ингээд sharing is caring баг маань. Food sharing төслийн амжилттай танилцуулаад гараад ирлээ. За ингээд тайзан дээрээс өөрсдөө төслийг танилцуулах тайзнаас буух мэдрэмж яг ямар хувэ? Одоо тайзнаас буугаад ирэх дээрээ сандардаг, гарахаа өмнө ч гэсэн сандардаг. Тэгээ манай багийн гишүүн манаас нэлээд сандрах шиг боллоо тий. Тэгээ бид хоёр ингээд нэг рүүгээ нэлээд харч ийзээ. За одоо ингээд энэ дээр ингээд явчихгууд араас нь би ингээд яваа шигээ баг харцаараа яриадсан. Тэгэл сэгжлэгжсэн. Сүүлдээ шүүгчдийн сэтгэл бол айгу гой хүн дээр гой туслаа. Тэгээд сая хэлснээр бол одоо оюутнуудтай ингээд урайлаад зөндөө олон ажил хэрэгжүүлж болох юм байна. Тэгээд эсгийн дэргэдэх одоо тийм food sharing эсвэл food sharing ч юм уу caring нэртэй тийм байгууллага нийсэн ч бас болох юм байна гэж нэг тоолоод дотор бас буулаа. Одоо энэ төлөв маань яг манай сургуулийн бүх хүмүүс хамрах юм бол манай сургууль бас тодорхой хэмжээний одоо нийгмийн сайн сайхны төлөө хувь нэмэр оруулж байгаа гэж би бодож байна. За ингээд тайзан дээрээс төслийн амжилттай хэрэгжүүлээд супер студент 10 төслийнхөө финалийн шатанд амжилттай олцоод гараад ирсэн. Хоёрт баяр хүргэе. За ингээд цаашд нь амжилт хүсье. Тэнцээсэй гэж найдая. Баярлалаа. За ингээд дараагийн оролцогчдоо та танилцуулъя. Хаягдал дугуйг дахин боловсруулах талаар төсөл боловсруулсан Бүүе Баатар болон Амгаах ухааны сургуулийн оюутан Ариун Жаргал Сод Магнаа Альфабогийн хамт олныг тайснаа өрье. За, юун түрүүнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ баярлалаа. Манай багийн өнөөдөр танилцуулах төсөл бол хаягдал дугуйг дахин боловсруулах төсөл юм аа. Та жилд дунджаар хэдэн мянган дугуй хаягдал болдог гэж бодож байна ээ? Хэд гэж? Монгол улсын хэмжээнд жил бүр дунджаар 1,400,000 гаруй дугуй хаягдал болдог. Харин дэлхийн хувьд 1 тэрбум дугуй хаягдал болдог. Хэрвээ бид нар энэхүү дугуйнуудыг дахин боловсруулахгүйгээр зөвхөн шууд хаях юм бол биднэрт шатаах болон булах гэсэн сонголтууд байдаг. Хэрвээ энэ хаягдал дугуйнуудыг шатааснаар хүний биед астм, бронхит, мөн уушгины хорт хавдар гэх мэт өвчлөлүүдийг үүсгэдэг. Харин цаашлаад дэлхийн хэмжээнд бол дэлхийн дулаараа мөн озоны давхраг цоорох гэх мэт асуудлуудын маш хүчтэй тулгуур нь болдог байгаа. За манай төслийн гол зорилго бол хаягдал дугуйг дахин боловсруулах үйлдвэр байгуулснараа амьдралын эрүүл аюулгүй ээлтэй орчинд бүрдүүлэх. Мөн тэр тусмаа хүүхдүүд, оюутан залуус ер нь бол ингээд хүүхдүүдийн сургуулийн цэцэрлэгийг, толгомын талбай гэх мэт зүйлсүүдэд илүү анхаарч ажиллаж байгаа. За нийслэлийн хэмжээнд 1460 хүүхдийн тоглоомын талбай байгаагаас 976 шаардлага хангахгүй гэж холбогдох албаных нь мэдээлсэн байдаг. Энэхүү хаягдал дугуйг дахин боловсруулад тэрүүгээрээ эрзэн үүрмэг болгоод тэгээд дараа нь автан үйлдвэрлэх тийм үйлдвэрийн процесс байгаа. За ингээд та бүхэндээ хаягдал дугуйг хэрхэн ботлон бүтээгдэхүүн болгохыг талаар богинохон хэмжээний бичлэг үз сонирхолъё.
Монгол улс маань жилд 3 тэрбум төгрөг буюу 850 мянган $8 жил болгон энэхүү эрзэн дугуйнуудыг импортлдог. Манай үйлдвэр маань баригдсанараа Монгол улсын дотоодын эрх зээг эхний ээлжинд 40%, дараагийн ээлжинд 70% хүртэлх хангах боломжтой. Энэ нь болохоор гадагшаа урсж байгаа тэр их мөнгийг дотоодоо эргэлдүүлнэ гэдгээрээ эдийн засгийн үр өгөөжтэй төсөл байгаа юм аа. Та одоо бол хаягдл дугуугаар шувуу амтан гих мэтийн зүгээс хийж хашаа ороогоод огчулж байгаа юм шүү дээ. За болилдоо. Энэ бол маш хэмжээний одоо хорт байцыг зүгээр байгаа хэрнээ ялгаруулдаг. За манай төслийн шийдэл бол давуу тал нь болонгод хаягдл дугуйг хавтан болгож тэрхүү хавтан болонгод гүүх, хариах, үсрэг твцгэд хүний хөл дэвтэйхэн, уян хатан чанартай, эдлэгээ удаан, галт төсвөртэй, цаг агаарын ямар ч нөхцөлд хэрэглэдгээрээ давуу талтай. Хамгийн гол нь энэхүү эрзэн маань муутахад та ахин дахин боловсруулж болно. Энэнгүүрээ хамгийн том давуу талтай. За хэрэгжлтийн хүсдэг зүйл бол сонголт бас хэлбэр дүрс. За хэлбэр дүрсийг бол та зүгээр очиод ямар хуу дүрстэй аавна, ямар хуу дүрсийг хүсч байна, тэрийг та өөрийнхөө хүссэн ямар өнгө вэ? Тэрийг бүгднийг авч болно. Энэхүү эрзэнийн хавтанг ашиглах газар нь гэвэл сургууль цэцэрлэг, тоглоом амталбай болон гадаа хорсныг одоо догчуулдаг хоттогч зүйлүүд ихээр явна. Бид ийм ирээдүг хүсэж байна. Харин та баярлаа. Одоо дэлгэрэнгүй нэрсэн байна. Тэгээ энэ дээр санхүүгийн тооцоолол бүгдийг хийсэн байна. Эхний жилээс за хоёр дахь жилээсээ шууд 546 сая төгрөгийн ашигтай ажиллахаар бизнес байна. Магадгүй нэг ямар нэгэн одоо жоохон сэргэлэн бизнес байна, энийг авах юм бол баг бизнес Монгол улсад шууд бизнес болгож болохоор хийсэн байна. Гэхдээ энэний ард нь баг хэдэн зуун цагийн нөр хөдөлмөр харагдаж байна л та. Тэгэхээр өнөөдөр та бүхэнд магадгүй 10 слайдаар 5 минут танилцуулсан боловч яг энэ 30 хуудсыг хийхэд энэний Excel-ийн тооцоолол гээд энэ бол маш их хөдөлмөр харагдаж байна. Тэгэхээр үнэхээр яг төсөл хөтөлбөр гэдгийг яг ингэж хийх хэрэгтэй байна. Баяр хүргэе. Баярлаа. За энэ бас яг бүтээгдэхүүний дээж ийм эрзэнэн байдлаар ингээд шахаад гаргачихсан юм байна. За энийг бас ойднуудаас үзүүлчих гэж бодож байна. Цаал бабгийнханд баяр хүргэе. За тойртой юун дөрөнд халуун баяр хүргэе. Төслөө ингээд удаан хугацаанд бэлдсэн төслөө амжилттай хэлцүүлээд гараад ирлээ. За сэтгэл хэр байна вэ? Маш сэтгэл хангалуун байна. Яг өөрийнхөө ярих хэрэгтэй байсан, ярина гэж бодож исэн бүх зүйлүүдээ хэлж чадсан болохоор тэрэндээ маш сэтгэл хангалуун байгаа. За тойрын төсөл нэлээд сонирхолтой санагцсан. Хог хаягдлыг дахин боловсруулаад эрзэн автаа үйлдвэрлэх гэсэн тий. Тэгэхээр айгүй бүтээл санагцсан. Энэ санааг анх хэн болсон бэ? Одоо манай инженерийн залуу болсон юм болов? Гүг манай том дарга болсон. Дарга чи юм уу? Бараг л та. Өөрсдөө л итгэлтэй байгаа зү. Итгэлтэй байна. Тэгэхээр хаашаа явъя гэж бодож байгаа вэ? Хэрэг одоо уусаа итгэлтэй байгаа хүмүүс чинь тэнцэн тодорхой ах гэж бодож байна. Тэнцээд яг явахаар болох юм бол ер нь бол нэгдүгээр байрыг л хамгийн их хүсэж байгаа. Угаасаа нэгдүгээр байранд л очно гэсэн зорилготойгоор орж ирсэн байгаа болохоор Америк руу явж ирсэн. Явна гэдэгтээ бол өөртөө зөө итгэлтэй байна. Манай содог адилхан уу? Супер студент төсөл оролцож шилдэг болох нь тийм ач холбогдолтой зүйл үү? Нэгдүгээрт энэ бол маш том боломж, алтан боломж. Хүн амьдралдаа ийм боломжтой маш олон удаа тулгархгүй. Энэ боломжийг атгаж авах нь бол маш чухал зүйл гэж бодож байна. Дээрээс нь супер студент төсөлд оролцсоноор бид нар зөвхөн нэг төсөлд оролцоод ингээд 100 тэтгэлэг аваад гадагшаа явахын төлөө биш, харин ч сэргээрээ дундуур нь маш олон зүйлийг мэдэж авч байгаа. Борлуулалтын даалгавар хийн, сургалтанд суун, маш олон гайхалтай хүмүүстэй уулзна, бие бэлдэр, оюун санаа ингээд бүх зүйлээр нөхцөлдүүлж байгаа болохоор энэ бол амьдралын туршид үлдэх маш гайхалтай туршлага гэж бодож байна. Тийм болохоор хүмүүс дахиж орохыг сонгох байхаа. Дараагийн багаар Чингис Осоо сургуулийн оюутан Аянга, Хууль зүйн сургуулийн оюутан Пүрэв Цэцэг, Санхүү эдийн засгийн сургуулийн оюутан Бэлгүүн цог нарын Infinity баг ногоон зүрх төслөө танилцуулахад бэлэн болсон байна. Амжилт хүсье. Hello, respected principal, teachers, my friends, dear judges, and everybody in hall. I hope you guys doing well this morning. I am proved that you guys can call me Puji Cage. 안녕하세요 여러분들, 제 이름은 밀곤석이라고요. 지금 비즈니스 마케팅으로 배우고 있는 학생입니다. 그리고 여기 오시는 친구들과 여기 오시는 가족들한테 진짜 너무너무 감사하고 있습니다. 大家好，我叫高月，很高兴见面我们学校的同学们和老师们。 Pay attention on the LED TV and watch video, please.
what are we looking for? How do you feel watch this video? And again, look at the picture and how do you feel? Yeah, that's right. It's a tree extinction, probably destroy our world or desertification. So, what's the desertification? Desertification is the process of degradation of the land. It's a flora, fauna, deforestation. The country most affected by desertification is one of them is Mongolia. About 77% land affected by deforestation, and that red part is very severely. And another two countries, South Africa and America. Яагаад бид энэ төслийг сонгосон бэ? Энэ төслийг хэрэгжүүлэхээр ингэж их хүсэж ирмэлзэж байгаа бэ гэвэл 2020 оны байдлаар манай орны нийт газар нутгийн 70 гаруй хувь нь нэгэнтээ цүлжилтэнд өртсөн байна. Үүнээс 4% нь нэг хэцүү, 18% нь хүнд гэсэн ангилалд орж байна. Бид бүхэн энийг аймгийн засаг захиргаагаар харах юм бол Дунд говь, Өмнө говь, Баян хонгор, говь болтой говь сүмбэр зэрэг аймагуудын нийт газар нутгийн 50-аас 70% газар нь аль хэдийн цөлжилтэнд өртсөн байна. Гэтэл бид бүхний урд хөрш болсон хятад орон өнгөрсөн 100 жилийн эцэст гэхэд жилдээ 3.4 км² газар цөлжиж байсан. Гэтэл тэд ногоон байгууламж ойжуулалтын төслийг идэвхтэй дэмжснээрээ энэ зууны эхлэл гэхэд та бүхний харж байгаачлан 1.1 км² газрыг цөлжих аюулаас авраад байгаа. Мөн дахин нэг жишээг та бүхэнд дуулгая. 1945 онд Израиль улс тусгаар тогтнолоо байгуулахад тухайн Израиль гэдэг улсын газар нутаг нь эхний зурган дээр байгаа шиг газар нутагтай байсан. Та бүхний нүдэнд харагдж байгаа шиг энэ зураг бол бараг 70-аас 80% нь тэр чигтээ цөлжилтэнд идэгдсэн байна. Харин 2023 онд Израиль улс дахин сэргэн босож чадсанаар ногоон байгууламжаараа дэлхийд тэргүүлэх хэмжээнд очиж байгаа. Харин бид бүхэн яаж энэ бүхнийг өөрчилж чадах вэ? Бид бүхэнд нэг гаргалгаа байна. Та бүхний харж байгаачлан бид бүхэн энэ цөлжилтийн эсрэг ногоон байгууламжийг бүтээж чадахын тулд бид бүхэн өөрсдөө гэсэн график дизайн, өөрсдөө гэсэн төслийг боловсруулж ирсэн байгаа. Та бүхний харж байгаачлан гүний усаар дамжуулаад тогтоол усны хиймэл нуур байгуулад тэр хиймэл нуураасаа тусгай төхөөрөмжийнхаа дагуу тариалангийн талбайг үргэлж услах болно. Манай багийн хувьд Дундгой аймагт очиж өөрсдийн биеэр санал солилцоод ирсэн байгаа. Харин Дундгой аймгийн засаг даргын тамгын газрын дарга Доржбат гэдэг хүнтэй амжилтлан уулзсны үр дүнд бид бүхэн энэ төслөө бариад хүрээд ирэх юм бол бид бүхэнтэй 100% хамтын ажиллагааг эхлүүлэхэд бэлэн байна гэсэн нааштай хариуг бидэнд өгсөн. Мөн дээрэс нь та бүхэн дахин нэг зүйлийг тодтогч хэлмээр байна. Дундгой аймгаас энэхүү төсөл зориулж 5 хүртэлх га газрыг бид бүхэнд үн төлбөргүй олгож өгөх болно. Их засаг олон улсын сургуулиас жил бүр 1500 гаруй оюутан төгсдөг. Харин тэдгээр оюутнуудыг төгсөхийх нь өмнө уламжлалт болгоод оюутан бүрээр нэг мод гэх аяныг хэрэгжүүлэх юм бол 4 жилийн дараа 6000 модтой болох болно. Тэгээд их засаг олон улсын сургуулийн захиргаанаасаа энэ аяныг санаачлаад хэрэгжүүлээд үзээсэй гэж хүсэж байна. Бид бүхэнд олгох 5 га газар дээр тариалан үүсгий ногоон байгууламж бүтээе мод тариг гэх юм бол бид бүхний гаргах нийт зардал нь нийтдээ 52 сая 500 мянган төгрөгийн төсөвтэй байгаа. Үүнийгээ задлаад үзэх юм бол гүний худаг байгуулахад 32 сая 500 мянган төгрөг. Харин усалгааны систем байгуулахад 20 сая төгрөгийн төсөв хэрэгтэй байгаа. Энэ төсвүүдээ бид нар өмнө нь батлагдаж байсан, өмнө нь хэрэгжиж байсан төслөөс судалсан. Мөн дээрээс нь усалгааны системийн компанид холбогдож хамгийн доод үнээр тогтоолгож чадсан байгаа. Мөн дээрээс нь та бүхэн сонирдуулахад нэгэн мэдээллийг нэмж хүргэе гэж бодож байна. Тэр мэдээлэл юу вэ гэхээр энэхүү төсөл та бүхний харж байгаачлан 52 сая 500 мянган төгрөг бага хэмжээний мөнгө биш ээ. Харин энэ мөнгийг бид бүхэн говьд яагаад бид бүхэн ногоон байгууламжтай болж болохгүй гэж. Яагаад бид бүхэн тэр говьд цөлжиж байгаа тэр говьд бид бүхэн яагаад газар тариалан эрхлээд
модтой болоод ногоон зүйлэг, ногоон төгөлтэй болж болохгүй гэж. Харин энэ бүхний хөрөнгийг Монгол улсын хуулинд бичигдсэний дагуу орон нутгийн хөрөнгөөс, дээрэс нь Монгол улсын нөөц сангаас гаргах бүрэн боломжтой байдаг. Дээрэс нь энэ төсөл дээр Дундгой аймаг яаж хамтарч ажиллах вэ гэвэл бид бүхний энэхүү бүхэл зардлыг уул уурхайн компаниуд болоод дээрэс нь орон нутгийн байгууллагаас энэхүү төсвийг гаргаж өгөхөр болсон байгаа гэдгийг дахин танилцуулж өгье. Ингээд та бүхнийхээ өмнө эх орны төлөө цоглох мянган ногоон зүрхний төлөөллийг урьж байна. Та бүхэнд өгсөн энэ хүүц цэцгийг ургуулах уу, услах уу, аль эсвэл хагдруулах уу гэдэг сонголт та бүхний гарт байна. За сайн байцгаана хүмүүстээ. Infinity багта баяр хүргэе. Ер нь бол бас илтгэх урлаг тийм ээ. Перформанс бол маш сайн байлаа. Ялангуяа Солонгосоор маш цэвэрхэн ярьж байна, англиар сайхан ярьж байна, хятад хэлээр бас гоё ярьж байна тийм ээ. Энэ бол бас олон хэлний авьяастай шүү. Манай баг тийм ээ. Магадгүй энэ хэлээрээ дамжуулаад энэ төслөө хэрэгжүүлэхэд бас гадаадын улс орнуудтай холбогдох боломжтой маа гэдгийг илтгэж байгаа юм болов уу гэж би бас бодож суулаа. За төслийн саналаа бол маш зөв гаргасан байна. Ер нь манай улсад нүүрлээд байгаа. Ер нь дэлхийд нүүрлээд байгаа энэ одоо үнцгийг олж харсан байна. Ялангуяа манай өмнө говь, дунд говь аймагуд тийм ээ. Энэ цөлжилтийн одоо үйл явц хэдийн яваад эхэлсэн. Энэ тал дээр улсаас ч гэсэн одоо манай төр засгаас бас бодлого хэрэгжүүлж байгаа. Гэхдээ бол манай оюутан залуучууд энэ үнцгийг олж хараад санаачлагтай ажиллаад орон нутагт нь очиж уулзаад орон нутгийн боломж юу гэдгийг, бидний боломж юу гэдгийг хамтарч ажиллах ямар гаргалгаа байна гэдгийг бол бас олсон байна тийм ээ. Мөн одоо төсөлдөө дэмжих байгууллагууд тийм ээ. Өмнө хэрэгжүүлжсэн төсөл төр тулгуурлаад ажиллана гэдэг маань бас нэг үе шатыг магадгүй хэмнэж байгаа тийм ээ. Бас нэг тодорхой хэмжээний зардлыг хэмнэх ийм боломжийг бас эрэлхийлсэн байна гэж харж байна. Санаачлагтай бүтээлч ажилласан байна. Тэгээд амжилт хүсье. Тэгээд бас бид бүхний хувьд төгсөх курсын оюутнуудыг энэ ажилд идэвхтэй оролцуулах юм бол модыг тарихад хамгийн өндөр ургацтай байдаг үе нь хавар байдаг, хаврын тариалан байдаг. Манай сургуулиас оюутнууд Дундгов аймаг руу очлоо гэхэд манай сургуулийн оюутнуудаас ямар нэгэн зардал гарахгүй, харин тэр бүх зардлыг Дундгов аймгийн засаг даргын хамгийн газраас бидэнд өгөхөр болсон. Одоо манай сургуулийн хувьд бол одоо кампус хэлбэрээр хөгжиж байгаа юм сургууль. 1-2 дугаар кампус дээр бид нар мөн бас кампусынхаа орчинд энэ ногоон байгууламжийг байгуулах ажлыг бол ингээд эрчимтэй хийхээр 30 жилийн хойно ажлын бас нэг томоохон ажлын төлөвлөгөө болгож ингэж оруулсан байгаа гэдгийг бас мэдээлэл нартай зүйлийг нэгдүгээр хэлье. За төгсөгчдийн тэр мод тарина гэдэг санаачлагыг бол өдөр бас цаашид дэмжиж энийг бас ажил болгож ажиллана гэдгийг бас та бүхэнд бас хэлье. За ингээд Infinity багийнхан маань төслийн амжилтаа хэлцүүлээд гараад ирлээ. За та нартай халуун баяр хүргэе. Сэтгэл яалтчгүй маш өндөр байна л да. Шүүгч нар маань яг бодсноос бүр маш илүүгээр гоёор хүлээж авсан. Тэгээд дээрэс нь шүүгч нар маань бидний ер нь бол шүүмж гэхээсээ илүү бид нарыг яг дэмжсэн үгнүүд маш их хэллээ. Тэгээд бас нэг бол зөвлөгөө хэлсэн, тэр нь бол мэдээж бидний гүний усыг ашиглах чинь бол таалагдахгүй наа гэдэг үг л хэллээ. Энэ тайзан дээр гараад бид бүхэн яг энэ төсөлдөө 100% итгэлтэй байсан. Яагаад итгэлтэй байсан бэ гэхээр бид бүхэн асуудлаа харсан, шийдлээ харсан гэсэн учраас бид энэ төслөө заавал хэрэгжүүлнэ гэдэгт ихэд бол итгэлтэй байсан учраас бид бол тайзан дээр гарсан. Харин тэрний манд ч гэсэндээ бас нөлөө байсан үгүй бас гараад сандралч гэсэндээ бас бага байсан баха гэж бодож байна. Супер студент төсөл гэдэг өөрөө их засгийн бүх оюутнуудын бараг мөрөөдөл нь байдаг тийм ээ. Их засгийн оюутан супер студентэд төрүүлнэ гэдэг, адаглаад шилдэг оюутнуудын тоонд орно гэдэг маш том нэр хүндийн хэрэг байдаг.
Энэ төсөлд оролцохын тулд маш олон оюутнууд олон шөнийн нойроо хугасалж, маш олон хүний хичээл зүтгэл, итгэл сэтгэлээр энэ хурж ирдэг. Энэ төслөөс оюутнууд маань юуг олж авдаг вэ гэвэл энэ төсөл бол оюутнуудад маш том боломжийг нээж өгдөг. Тийм ээ. Дээрээс нь энэ төслөөс оюутнууд маань хамгийн гол нь маш сайхан нөхөрлөлийг олж авдаг. Энэ төслөөс оюутнууд маань хичээл зүтгэл гэдэг ямар үн цэнтэй байдаг вэ гэдгийг ойлгодог. Энэ төсөл ер нь оюутнуудыг маань төлөвшөж амжаагүй жоох хүмүүсийг маш ихээр төлөвшүүлдэг л гэж боддог. Дөрүүлээ. Шүүгчтэйгээ шийдвэрийг хүлээхлүүлдлээ. Тэгээд та гурван маань тэнцэн байх гэдэгт би бол итгэлтэй байна. За баярлалаа. За амжилт хүсье залуучуудаа. За дараагийн оролцогчид болох үндэсний инженер технологийн сургуулийн оюутан Гомсүрэн, Хууль зүйн сургуулийн оюутан Бэлгүн, Санхүү эдийн засгийн сургуулийн оюутан Анужин нарын Electric Floor багийг тайснаа өрье. Сайн байцгаана уу? Бид бүгдийн энэ мэдэх хог газрын хөрсөн чингэхдээ 100-аас 400 сая жилийг зарцуулдаг. Харин Монгол улсад жилд дунджаар 3.4 сая тонн хог гаргадаг гэсэн үг. Харин энэ тоог бууруулахын тулд манай баг төсөл бэлтгэсэн байгаа. Та бүхэн үзэж сонирхоорой. За сайн байцгаана уу? Electric Floor баг Unlimited Electric гэдэг төслөө танилцуулахад бэлэн боллоо. За цаашлаад Монгол улсад жилд дунджаар 3.4 сая тонн хог аягдал гардаг. Сүүлийн 5 жил гэх юм бол 18.3%-аар өссөн үзүүлэлт гарсан. Харин 2040 он гэхэд одоогийн байгаагаас 21%-аар өсөх юм стат гарсан байгаа. Зөвхөн Улаанбаатар хоттой гэх юм бол 1.4 сая тонн хог аягдал гардаг гэсэн үг. Энийгээ ховчлаад аваад үзэх юм бол барилга байгууламж нь 15%, ахуйн хэрэглээ нь 60%, уурын зуух нь 25%-ийг эзэлдэг байгаа. 2023 оны байдлаар 3 салхин цахилгаан станц, 9 нарны цахилгаан станц, бусад жижиг цахилгаан станцууд хамаарсан байдаг байгаа. Нийт цахилгааны эрчим хүчний үйлдвэрлэлийн дөнгөж 9.6%-ийг эзэлдэг. Түүгээрээ уурын зуухан жилийн хугацаанд сэргээгдэх эрчим хүч буюу доктортой хөгжлийн хүрээнд зорилготой хүрэхийн тулд шинэ технологи нэвтрүүлэх гэсэн ийм судалгаа гарсан байгаа. Цахилгаан хуваарлалт нь цахилгаан эрчим хүчний 80 орчим хувийг нүүрсээр ажилтдаг цахилгаан станцууд бүрдүүлдэг. Харин 4% дизель буюу генератороор авч үздэг байгаа. За 3% нь сэргээгдэх эрчим хүч буюу хүчний ихээс авдаг. Харин үлдсэн 13% нь болохоор Оросын холбооны улсаас импортлж авдаг байгаа. Энэ бүх мэдээллээр яг юу хүрэх гээд байна гэхэлэр зэрэг манай төсөл яг яагаад энэ улс оронд хэрэгтэй байгаа юм бэ гэдэг талаар та бүхэндээ одоо төхөөлөхийн тулд зарим том мэдээллүүдээс дурдлаа. За манай төсөл хэрэгжсэний үр дүнд ямар сайн эерэг үр дүн гарч болох вэ гэхэлэр гадаад оронд өдөрт 2200 тонн хог хаягдал шатаахад 1200 кВт цаг эрчим хүчийг гаргаа авдаг бөгөөд энэ нь болохоор 1.2 сая айлыг тогоор тэтгэх хэмжээний ийм их цахилгаан хүч гардаг байгаа. Харин Монгол улсын хувьд өдөрт 1950 тонн хог шатаахад 630 кВт цаг эрчим хүчийг гаргаа авах бөгөөд улсынхаа 630 мянган айл өрхийг тогоор хангах боломжтой гэсэн эерэг үр дүн гарах юм аа. Монгол улс нь иргэдэд үйлчлэхдээ цахилгаан нь болохоор зэрэг 1 цаг киловаттын 110 төгрөгөөр харин Оросын холбооны улсаас импортлохдоо 265 төгрөгөөр авдаг. За ийм үйлдвэр бид байрснаар төсвийн ойролцоогоор том жижигээс хамаарат одоо 500 тэрбумаас 1.7 их найд төгрөг болох юм. Одоо төсвийг яг яаж хийсэн бэ гэх юм бол бид нар 75%-ийг улсын тендерт өгөөд харин 25% нь бол Shark болон бусад хүмүүсийн одоо хувьцаа гэх мэтчлэн ер нь бол шийдэе гэж бодсон. Монгол улсын 12 дугаар сарын цахилгааны хэмжээ нь болохоор зэрэг 1646 мегабайт байна гэж тооцоолсон. За энэ одоо гарч байгаа хэмжээгээр нь өөрсдийнхөө одоо хэрэгжилж байгаа тийм үйлдвэрийг ашиглах юм бол 237 сая 726 мянган төгрөг зарцуулна. Харин бидний одоо гаргаж ирсэн санаачилсан энэ төслийг хэрэгжүүлснээр Монгол улсын хэмжээнд сард одоо хог дахин боловсруулах станцтай байвал 185 сая 460 мянган төгрөг гарах ийм тооцоол гарсан байгаа. За үүнээс хэмнэлт нь сард 52 сая 266 мянган төгрөг. Жилд харин 627 сая 192 мянган төгрөг болох боломжтой юм аа. Хог хаягдлаас эрчим энэ болохоор манай одоо барих байгаа төслийн одоо үйлдвэрийн станцын одоо мэдээлэл хэлж байна. Дахин ашиглалтын савнд үнэхээр сайн ангилсан байсан ч энэ дүргэлж хог хаягдал үлдсээд байдаг. Үүнийг бид яах вэ? Ландфилийн аргаар хөрсөн дулахаас өөр арга бидэнд бий.
Хог хаягдлыг үйлдвэр ашиглан эрчим хүч болгон хувирган гэвэл ямар сонсогдож байна? Хоросоос болон аж ахуйн нэгжийн аюултай биш хог хаягдлыг үйлдвэрт хүргэнэ. Тусгай шатаах хэсэг тогийг шатааснаар маш их хэмжээний дулаан уур ялгаруулна. Тэр дулаан уур турбиныг хөдөлгснөөр эрчим хүч гаргаж авна. Хамгийн сүүлийн үеийн хэрэглэлийн систем нь хуримтлагдсан шаталтын ихийг хүргэж цэвэрлэнэ. Энэ бүхнийг хөдөө орон нутаг болон улсын стандартад нийцүүлэн хянах боломжтой юм. Үйл ажиллагааны төгсгөлд ган, хөнгөн цагаан гэх мэт металлуудыг дахин боловсруулахад зориулж үлдэгдэл материалыг ашигтайгаар дахин ашиглах боломжтой. За тэгэхээр одоо 7 багаас 6 баг саналаа танилцуулсан байна те. Төслөө танилцуулсан байна. Тэгэхээр энэ дээр ингээд олон зүйл айгүй гоё давхцаад байна л да. Тэр нь юу гэхээр бид нар асуудлаа айгүй гоё зөв тодорхойлж байна те. Тэгэхээр би ирээдүйд амар ихтгэлтэй байна. Ягаад гэх юм бол ирээдүйн залуучууд та нар шал өөр маш гоё шийдэл ярьж байгаа нь их таалагдчих шүү. Баярлалаа. Гэхдээ энэ дээр зүгээр би арай жоохон илүү байгаасаа гэдэг нь энэ ариун жаргалаас л болчлоо л да. Энэ хаягдал дугуй дахин боловсруулах төсөл дээр одоо 30 хуудас ингээд одоо техник эдийн засгийн үндэслэл биччихээр бусад нөгөө төслүүдээс бас нэг 30 хуудас хайгаад байхгүй юу. Тэгэхээр одоо альва төсөл цаашаа явахад санхүүжилт гэхгүй юу. Энэ ашигтай байх хэвээр. Урт хугацаанд явах юм бол тэр чинь ингээд зүгээр ингээд сайн дураар мөнгө өгдөг шүү дээ тий. Тэгэхээр энэ өөрөө ашигтай зардлаа нөхдөг ийм байх хэвээр. Тэгэхээр тооцоол дээр бас дахиад жоохон илүү ажилласан бол гэж бодлоо. Та нар цахилгааны хязгаарлалтанд орсон уу? Орсон шүү дээ. Бүгдээрээ орсон. Хогны асуудал байгаа юу? Байгаа шүү дээ. Харин тий. Тэгэхээр бүгдээрээ яг энэ тулгарч байгаа асуудлаа гоё сонирхолтой шийдэл гаргаж байгаа нь сайн байна. Гэхдээ энийг илүү одоо эдийн засгийн үндслээр ингээд цаашаа гаргаж ирэх юм бол айгуул магадгүй нэг засгийн газарт санал болгох хэрэгтэй ш. Тийм биз дээ. Тайзан дээр харахад бол нэлээд сандарсан. Тэгээд яг ингээл шүүгчний цэцэрлэгөө харж байхад бол бүр сандраал. Тэгэл за шүүгчний цэцэрлэгөө харахгүй дээшээ харъя гэсэн чинь аав шир уртаас ингээл хаарцсан. Тэгээ би бүр сандраал баг ингээл нулимс гойцгоод хөл салглаад. Нэг сарын хугацаа маш хурдан юм шиг мөртлөө айгуу удаан айгуу баялаг түүхтэй амар олон үйл явдал өрнөлттэй гоё байлаа. Тэгээд сургалтын 7 хоногудаас ингээд маш үнэтэй хүмүүсээс маш үнэтэй зөвлөгөөнүүдийг аваад ярианыхаа чадварыг сайжрууллаа. За тэгээд борлуулалтын дээр яаж анхаарах хэвтэй гэдэг ч юм уу. Айгуу богино хугацаанд чанартай мэдлэгийг олж эзэмсэн юм шиг санагдсан. За бидний одоо яг сургалтын шатанд одоо юу болсон бэ гэх юм бол одоо миний ойлгосноор бол хүний анхаарлыг яаж татах вэ, борлуулалтыг яаж хийх вэ? Үүнээс гадна хэрхэн яг төгс боловсрсон яг зөв сэтгэлгээтэй хүн болох вэ гэдэг талаар ер нь л ойлгосон. За борлуулалтын шат гэх юм бол эхний борлуулалтын дээр Mobicom дугаар урьдчилан төлбөртийг дараа төлбөрт болгох даалгавар авсан. Тэр даалгавар дээрээ одоо нэг хүнч хойш суулгүй бүгдээрээ багаараа хичээгээд маш сайн хичээсний үр дүнд манай баг ингээд ялт авч чадсан байгаа. Дараагийн борлуулалт гэх юм бол одоо ийм даацын тэрэг борлуулах даалгавар авсан. Тэр даалгавар дээр болохоор манай багийн одоо яг ойлголцол гэх юм жоохон дутмаг байснаас болоод чүүд одоо дутсан. Борлуулалтын шат болгон дээр одоо харилцаа адилгүй үр дүн гарч ирсэн. Нэг өдөр нь ялж хахад дараагийн борлуулалтын шатн дээр одоо 3-4-р байр эзэлдэг ч юм уу. Ийм маягаар явхад яг юу мэдэрсэн бэ гэхлээр зэрэг өнөөдөр байгаа цаг хугацаанд чи байгаа чадлаараа хичээх хэрэгтэй байна. Тэрнээс ямар үр дүн хүртэх вэ гэдэг чинь шийдэгдэх юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан. Гомбогийн хэлснээр бит хоёр бол ер нь бол эсрэг баг байсан. Одоо харин нэг баг болоод дахиад ажилласандаа маш таатай байна. За тэгээд гомбо бит хоёр ер нь бол ингээд борлуулсан хүний тоолыг адилхан байсан. Гэхдээ сүүлийн 20 минутанд одоо манай гомбо ер нь бол амар идэвхтэй борлуулснаар миний дээр гарч чадсан. Тэгээд гомбогийн яг тэгж борлуулснаар бол би маш их бахархаж байгаа. За ингээд та бүгдэд амжилт хүсье. За баярлалаа. За ингээд супер студент 10 төслийн финалийн шатны хамгийн сүүлчийн багаар үндэсний инженер технологийн сургуулийн оюутан Болор, Ангаа ухааны сургуулийн оюутан Ананд, Хууль зүйн сургуулийн оюутан Ариун санаа. Агаар сэлэг гэдэг нь амар чухал гэдгийг одоо би тайлбарлая. Яагаад тэгэхээр вэ те? Гаднах
агаарын бохирдлоос дотох агаарын бохирдол нь 6 дахин илүү байдаг. Тэгэхээр одоо бид нар те гадаа ингээл утаатай байна, тэрийгээ ярьдаг мөртлөө тэрнээс 6 дахин илүү бохир орчинд бид нар байдаг гэж төсөөлдөө. Тэгснэ заяа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар хүн амьдралынхаа 90% дотоод орчинд өнгөрөөдөг. Тэгэхээр аимшигтай нөхцөл байгаа гэсэн үг. Энэ нөхцөл байдлыг шийдэхээр бид нар эрүүл агаар, эрүүл иргэн гэдэг төсөл зохион бүтээсэн. つまり換気ということはものすごく重要でありまして、例えば先のこのコロナウイルスで換気をしましょう、1時間おきに何かをしましょうっていうことがものすごく重要視されました。だけどそれをいつも意識して換気するっていうことはものすごく難しくて忘れたりすることがよくあります。なのでその24時間自動換気をするその三菱電機のロスナイというこの機械を使うことで我々はこの問題を解決します。За тэгэхээр манай одоо энэ манай энэ техникийн талаар танилцуулах хүн бол манай инженерийн залууга болроо. За дахин мэдчлээ. За бидний болохоор энэ сонгосон Mitsubishi гэдэг агаар сэлгэлтийн төхөөрөмж нь болохоор дэлхийн өндөр хөгжилтэй улс болох одоо техник технологиор өндөр хөгжилтэй улс болох Японы төхөөрөмж байгаа. Японы Mitsubishi гэдэг агаар сэлгэлтийн төхөөрөмж. Mitsubishi компани агаар сэлгэлтийн төхөөрөмж нь болохоор хамгийн том даваа тал нь гэх юм бол гадна агаарын температурыг дотор оруулж ирэхдээ шүүлтүрдж оруулж ирдэг. Тэр нь болохоор 90% фильтрээ шүүлтүрдж оруулж ирдэг. За тэгтээ одоо гадна агаарын температур 15 градус байлаа гэж бодоход дотор агаарын температур 20 градус байлаа гэж бодъё. За тэнгууд гадна агаарын 15 градусын температур гэрлөө орж ирэхдээ яг 20 градус болж орж ирнэ гэсэн үг. Бусад төхөөрөмжүүдтэй одоо харьцуулж үзсэн л дээ бид нэр харьцуулсан судалгаа хийж үзсэн. За Монголд болохоор ийм агаар сэлгэлтийн нэг 2 төхөөрөмжийг бид нэр судалж үзсэн. За нэг нь болохоор масс төхөөрөмжийг бодох юм бол одоо гаднаас агаарыг шүүж оруулж ирнэ. Гэхдээ дотор байгаа муу агаарыг гадагшлуулах тийм юу функц байхгүй. За дараагийн компани нь болохоор гадна агаарын температурыг оруулж ирнэ шүүн буцаж дотор агаарын температурыг гадагшлуулна гэсэн хэдий ч нөгөө дуу чимээний үед маш их байсан бохгүй юу. Харин манай төхөөрөмжийн хувьд болохоор дуу чимээ маш бага. Тэгээд өөр дээрээ гэрийг бас чийгшүүлэх нэмэлт функцтэй гэдгээрээ бас даваа талтай байгаа. Бид төслөө хэрэгжүүлэхийн тулд эхлээд сегментээ тодорхойлох шаардлага тулгарсан. Сегментээ тодорхойлохдоо бид бизнесийн сегмент тодорхойлохын аргыг ашиглан сегментээ тодорхойлсон. За ингэхдээ 4 сегментийг 7 шалгуур аргаар тодорхойлж өгсөн гэсэн. Эндээс хамгийн өндөр оноо авсан нь барилгын компани байгаа. Бид барилгын компанийг сегментээрээ сонголоо. Тэгвэл бид барилгын зах зээл одоо оролцох шаардлагатай гэсэн. За тэгэхээр барилгын салбар нь 2023 оны жилийн эцэхэд 2.5 их найт төгрөгийн орлоготой ийм маш том зах зээл гэсэн. Тиймээс бид энд борлуулалт хийлээ ядаж 0 одоо 5% борлуулалт одоо хийлээ гэж үзэхэд маш их хэмжээний ашиг олох боломжтой гэж бидэд үзсэн байгаа. Дараа нь бидэд барилгын компаниудтай очиж уулзсан байгаа. Ингээд нийт 4 барилгын компанитай очиж уулзахад одоо нэг компани буюу Mandal Construction компани манай төслийг цааш хамтран ажиллах боломжтой байна. Танай төслийг сонирхё гэсэн санал гаргаад бидэд хамтран ажиллахаар болсон байгаа. Үнийг энэ юунаас харж байна. За бидэд эхний ээлжинд 1000 өрхийн одоо 1000 орон сууц айлын багтаамжтай орон сууцанд төхөөрөмжөө суйрлуулахаар төлөвлөсөн байгаа. За тэгээд төхөөрөмжөө зах зээлийн үнээр буюу 2 сая 200 мянган төгрөгөөр борлуулна гэж үзсэн байгаа. За энээсээ нийт 300 сая төгрөгийн цэвэр ашиг авах ийм төсвийн тооцоо гаргасан байгаа. Энэ төслийг хэрэгжүүлээд яг ямар ач холбогдолтой вэ гэхээр нэгдүгээр бид бизнесийн төсөл хэрэгжүүлээд ашиг олох боломжтой. Хоёрдугаар барилгын компаниудад одоо нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх боломжийг олгож байгаа. Мөн компанида одоо маркетингийн давуу талыг авчирж өгөх боломжтой. Хамгийн чухал зүйл буюу иргэдэд ямар ач холбогдолтой вэ гэхээр бид эдийн агаар сэлгэлтийн төхөөрөмжтэй орчинд ирээд эрүүл агаараар амьсгалж тэгээд цаашлаад энэ дотоод орчны бохирдлоос болж үүсдэг өвчлөлүүдийг ингээд өвчлөлөөс хэрэгэлэх энэ асфальтын тоо буурах ийм ач холбогдолтой гэж манай төслийн зүгээс үзсэн байгаа. За ингээд бид эдийн төслийг анхааралтай сонсон та бүхэндээ баярлалаа. Өөнөөс баярлалаа. За баярлалаа. Маш төслийн санаа бол их чухал санаа байна. Дотоод агаарын чанар гэдэг бол одоо тэг хөндгөөс өөр аргагүй сэдв болсон. За бид бол ер нь гадаад орчны агаарын бохирдлыг бол
тэг шийдэх болон нөлөөлөх боломж бидэнд тун бага байна тий төр засгаас шууд хамааралтай учраас. Тэгэхээр аж ахуй нэгжүүд болон айл өрхүүд дотоод агаарын чанартаа анхаарах ямарваа нэгэн төхөөрөмжийг тий одоо суйрлуулснаар юм уу төхөөрөмжийг ашиглаад дотоод агаарын чанартаа анхаарах бол бүрэн боломж байдаг. За миний хувьд бол 2 жил одоо яг энэ Монголын дотоод агаарын чанар дээр ажилладаг, одоо барилгын төслүүд дээр ажилладаг Сэрүүн группийн захирлаар бас ажиллаж исэн. Тэгэхээр энэ төрлийн бас мэдлэг бас мэдээлэл тун ойрхон байна. Тэгэхээр энэ сэдвийг бас сонгож авсанд бол маш баяртай байна. Баярлалаа. За тэгээд бүхий л одоо энэ тоног төхөөрөмжүүд дотоод агаарын чанар дээр одоо юу гэдгийг зорилго болгож тулгуурлаад нэм бактери устгагчтай, дуу чимээ багтай, тэ чигшүүлэлт өндөртэй ийм болж ерөн технологи айгу хувьсан өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр сонгож авсан технологи бол яг нөгөө шалгуур үзүүлэлт тавьсан нь бол таалагдж байна. Тэгэхээр төслийн хэрэгжих сайт яг хаана вэ? Та бүхэн яг хаана хэрэгжинэ гэж бодож байгаа вэ? Барилгын салбар руу илүү их бүтээгдэхүүн өгье гэж байгаа, хамтарч ажиллая гэж байгаа. Гэвчиг одоо Монгол улсад одоо тэгээ шилэн фасадтай дийлэнх байгууллагууд чинь дотоод агаарын чанар маш муу тийм ээ. Харахад өнгө үзэмж маш сайтай хэрнээ шилэн фасадн дээр тэр тоног төхөөрөмжийг суурлуулахад хэцүү байдаг. Дотроо бас мөн суурлуулахад тэр нөгөө овор хэмжээнээс шалтгаалаад мөн тэр нөгөө агаар юу холболтын одоо тэгээ системтайгаа шалтгаалаад энийг бас ашиглахад бас тунд төвөгтэй байдаг. Тэгэхээр энэн дээр бас ямар гаргалгаагаар яаж ажиллая гэсэн төлөвлөгөөтэй байгаа юм. Маш олон төрлийн төхөөрөмжүүд байгаа. Тэр нь цонхон дээр суулгах, таасан дээр хийх гээд. Тэгээд бид нар яг энэ төсөл дээр яг ганц төхөөрөмжөө барьж авъя гэж шийдсэн байгаа. Тэгээд хэрвээ одоо хувь хүмүүс рүү ингээд одоо хувьчлан зарна гэвэл мэдээж болно. Изүдэнки гэдэг компанитай хамтарч ажиллаж байгаа. Олон улсын дотоод агаарын чанарын холбоо гэж бас байдаг. Монгол улсад бас түүний салбар байгууллага үйл ажиллагаагаа явуулдаг. Тэгэхээр бас тийшээгээ мэдээлэл сонирхоод үзээрэй. За мөн олон улсын бас яг ийм төрлийн төслүүд дэд санхүүжилт өгөхөөр бас олон улсын байгууллагууд одоо төслийн хэрэгжүүлэгч байгууллагуудаа хүлээж идэм байлээ. Тэгэхээр бас тийшээ бас төслийн багийг сонирхоод үзээсэй гэж хүсэж байна. Баярлалаа. Баярлалаа. Одоо энэ тэзэг уншиж байхад бас дахиад нэг санхүүгийн тооцоол дээр жоохон илүү ажилласан бол гэж бас бодож байлаа. Яг гэх юм бол та нарын төсөл гэхдээ бусдуултай харьцуулах юм бол айгүй том гэхээсээ илүү баг ингээд шууд бизнес болгоод хэрэгжүүлж болох үс гэж харагдлаа л да. Яг ямар бүтээгдэхүүн авах гэж байгаагаа тодорхойлцсон. Тэр нь одоо тийм учраас эдийн засгийн үндэслэл тооцоол хийхэд дараа магадгүй 5 жилийн мөнгө урсгалыг амархан тооцоолох боломжтой харагдаж байгаа. Тэгэхээр хэрвээ бизнес болгоо шууд хийх юм бол бас боломжтой. Ийм төсөл, ийм санаа харагдлаа. Тэгэхээр бусад багуудтай харьцуулахад тэрүүгээрээ бас онцгорлоо гэж бас миний хувьд дүгнэж байна. Баярлалаа. Баяр хүргэе. Амжилт хүсье. За ингээд сүүлийн баг маань төслийн амжилтаа хэлцүүлээд гараад ирлээ. За та дэйн түрүүнд баяр хүргэе. Манай багийн хувьд бол төслөө маш сайн бэлдсэн байсан. Тэгээ гараа ярахтаа бага зэргийн хэмжээний сандралтай. Гэхдээ ямарсан төслөө амжилттай яриад дуусгасан маш их баяртай байна. Одоо төслөө бичиж эхлэхэд хүндрэлтэй зүйлсөө тулгарч исэн. Тэзүү бол би болохоор хуулийн оюутан болохоор тэзүү бичээд үнэхээр амаргүй байсан. Манай багийн хувьд инженерийн манай багийн гишүүн инженерийн хоосон болохоор бас нэлээд их дэм болж өгсөн. Тийм болохоор амжилттай бичсэн, ямар сайн амжилттай бичсэндээ баяртай. За финалийн шат эхлэхээс өмнө та хэдэд маань бас маш олон одоо сургалтуудыг орсон. Тэдгээр сургалтуудаас хэр үр дүнтэй байсан бэ? Тэгээд өөрсдөө ингээд юуг авч үлдсэн тэр талаараа гоё яриад өгвөл. Бид нэр ер нь бол 7 хоногийн сургалт орсон. Тэгээд тэрнээс хойш маш олон юм жижиг таскууд, даалгаврууд байсан. Борлуулалтын даалгавар гэхэд 2 байсан. Ер нь бол энэ жилийн ер нь супер студентийг ер нь ингээд дүгнээд хэлэхэд ер нь бол хүүхдүүд маш их челленж авсан гэж бодож байна. Миний хувьд ялангуяа одоо ингээд даалгаврууд дээр ялангуяа бүр амар олон шантрах зүйлмөл зөндөө байсан. Тэгэл бүгднийг ингээд одоо даваа гарцсан. Яг финалийн үзүүлбэрээ үзүүлсэн яг ингээд зогсож байгаа баяртай байна. За ингээд та гуравтай амжилт хүсье. Одоо хамтдаа шүүгчийн шийдвэрийг сонсцгоё. За. Яг одоо энэ мөчөөс өөрийнхөө ирээдүйд маш том боломжийг нээж, үе таалгыг нээж явахаар болсон нийт 11 оюутнууд зарлах гэж байна. Тэгэхээр манай шүүгчдийн бүрэлдэхүүн, удирдлагын бүрэлдэхүүн ярилцаад бас нэг чигсэн оюутныг энэ боломжийг өгье. Эх орныхоо төлөөс эхийг сураад ирэх баха гэд 11 болгосон байгаа энэ жил.
жил болгон 10 оюутан тодорхойлдог байсан энэ жил 11 оюутныг тодруулж 1 жилийн хугацаанд 100% тэтгэлэгтэй суралцуулахаар болж байгаамаа. Ингээд бүгд найрамдах хятад ард улсын Тянгонгийн их сургуульд 1 жилийн хугацаанд 100% тэтгэлэгтэй суралцах эрхийн эзэн үндэсний инженер технологийн сургуулийн 223 дугаар бүлгийн оюутан Дайн тодорсон байна. Шагналыг шүүгч Минд 220 ректор гардуулнаа. За ингээд Суперстунд бүр 10-ын баярын өдрөөр нь би ингээд байр хэлсэнд бол өндөө нэр хүндийн хэрэг байна. Танилцсан бүх найзартайгаа жилийн дараа дахин ирж дурсамжтай болгож ярина гэдэгт бол би итгэлтэй байна. Тэгээд SS оролцсон бүх оюутнууд маань бүгд мундаг байсан. Би бол бүгдөрөнгөөр нь маш хэмжээгээр бахархаж байгаа. Үнэхээр нэр хүндийн хэрэг байлаа. Дараагийн оюутан бүгд найрамдах Солонгос улсын Кавоны их сургууль, Kavon National University-д 1 жилийн хугацаанд 100% тэтгэлэгтэй суралцах эрхийн эзэн бол их засаг санхүү эдийн засгийн сургуулийн 143 дугаар бүлгийн оюутан Бэлгүүн Цог. Шагналыг шүүгч Чулуунбат доктор гардуулнаа. Хамгийн анхны жил хамгийн анх удаа оролцоод мэдээж Kavon-ы их сургуульд ингэж явах болсондоо үнэхээр их баяртай байна. Яг энэ хүртэл ингээд дэмжиж тусчаасан аав ээж, дээрээс нь ангийнхаа хамт олон ангийнхаа багш нартай, сургуулийнхаа багш нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Бүх зүйлд маш их талархаж байна. Би заавал мөрөөдөлтөд хүрээд сургуулийнхаа нэрийг өндөрт гаргах болно. Дараагийн оюутан бүгд найрамдах хятад ард улсын Тянгонгийн University-д 1 жилийн хугацаанд 100% тэтгэлэгтэй суралцах эрхийн эзэн бол Чингис Сосо сургуулийн 2/2 131 дугаар бүлгийн оюутан Аянга тодорсон байна. Шагналыг шүүгч Бат найрамдал гардуулнаа. Супер студент арга төсөлтөд амжилттай оролцлоо. Маш олон эрчтэй, хүчтэй, зоригтой залуучуудтай хоорондоо өрсөлдөөд шилдэг 10-та, шилдэг энэ жилийн хувьд бол шилдэг 11-тэй шалгарч чадсандаа бол үнэхээр их баяртай байна. Энэ төсөлд ер нь бол анх их засагт орохдоо хүртэл SS хөтөлбөрийг бодож SS хөтөлбөрт оролцсон гэж их засаг сургуульд орж ирсэн. Тэгээд мөрөджсэн төсөлтөд оролцоод ингээд шалгараад шагнуулаа зогсож байгаадаа маш их баяртай байна. За дараагийн шилдгээр бүгд найрамдах Солонгос улсын Шанхай их сургуульд 100% тэтгэлгээр суралцах батламжийг санхүү эдийн засгийн сургуулийн 241 дугаар бүлгийн оюутан Алтан Навчта тодорсон байна. Баяр хүргэе. Шагналыг их засаг олон улсын их сургуулийн эрдэм шилдэг үйл ажиллагаа эргэлсэн бариактер Туяа гардуулнаа. За бүх оролцсон оюутнуудаа бүгдэнд нь баяр хүргэе. Хариуллаа шилдэг байсан шүү. За тэгээ миний хувьд гэх юм бол манай баг гарахад манай юунд аймаа нь болоогүй тэгээ аюул санаа зовж ирсэн. Тэгээс миний одоо хувийн цуглуулсан рейтинг оноо өндөр байсан учраас шилдэг 10-таа орч чадлаа. Үнээр их баяртай байна. Баярлах гэдэг байна. За тэгээд шалгарсан оюутнуудаа бүгдэнд нь баяр хүргэе. Тэгээд энэ супер студент цэцлэг зохион байгуулдаг их засаг сургуулийн хамт олондоо бүгдэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. За энэ жил Супер студент 10 төсөл маань 11 оюутныг гадагшаа сургахаар болсон. Бас үүн дээр нэмэгдээд нэгэн шинэ улс бас шинэ улсын үе таалга нэгдсэн. Энэ бол энэтхэг улс байгаа. Энэтхэг улс бол одоо компьютерийн шинжлэх ухаан IT-ийн чиглэлээр маш өндөр мэргэжилтийн бэлтгэдэг ийм гайхалтай бас технологитой орн. Энэ орны Lovely Professional University-д 1 жилийн хугацаанд 100% тэтгэлэгтэй суралцах эрхийн эзнэр үндэсний инженер технологийн сургуулийн кибер аюулгүй байдлын 124 дугаар бүлгийн оюутан Гомбоц сүрэн тодорсон байна. Халуун баяр хүргэе. Шагналыг их засаг олон улсын сургуулийн 1-р проректор Монгол Улсын гавьяат багш шинжлэх ухааны доктор профессор Цэцэгмаа захирал гардуулж байна.
эхэлсэн бол дуусах гэд манай өрөөнийх манд байг цагтаг байсан. Тэгээ би дундаас нь шантрах үе зөндөө байсан. Түүгээрээ өрөөнийх ногоо итгэлийг бусад хүмүүсийнхаа хамаатай саднуудынхаа аав ээж ахын дүүсийнхаа итгэлийг алдахгүй гэж одоо бүхэл цаг үед өөрийгөө дайчилж нойр хоолтоосоо гасан байж бүх цаг үед хамт байсан та бүхэндээ баярлалаа. Тэгээд үнэхээр итгэж өгөхгүй байна. Өөрчлөлтийг өөрөөс маргаашийг өнөөдрөөс гэсэн одоо миний дуртай үг баггүй. За тэр үгэндээ одоо бүх зүйлээ зориулаад эцсийн үзэлд яваад амжилт гаргана гэсэн итгэлээр итгэл үнэмшлэр одоо энэ бүх амжилтанд хүрлээ. Үнэхээр их баярлалаа. Дараагийн оюутныг тодруулахад бэлэн болсон байна. Бүгд найрамдах Солонгос улсын Шинхан их сургуульд 100% тэтгэлгээр Чингис Сосо сургуулийн 332 дугаар бүлгийн оюутан Самсүрэн та тодорсон байна. Баяр хүргэе. Шагналыг эцэг олон улсын их сургуулийн үүсгэн байгуулагч Монгол улсын ардын багш шинжлэх ухааны доктор профессор Нэмосор захирал маань гард болно. Зорьсондоо хүрч чадлаа. Би анхнаасаа энэ супер студент 10 төсөлд орохдоо Солонгос явна гэж зорьсон. Тэнд нь манайг найз маань хүлээж аваад би найзынхаа итгэлийг алдсангүй, мөн гэр бүлийнхаа итгэлийг алдсангүй. Энэ ташрамд хэлэхэд гэр бүлдээ аав ээжтэй маш их баярлалаа гэж хэлмээрээ намайг үдий зэрэгтэй хүн болгож өсөж хүмүүжүүлсэн маш их баярлалаа аав ээж хайртай шүү. Миний маань үдий зэрэгтэй гоё хүмүүжүүлж сургуулсан их засаг сургуулийнхаа хамт олонд ямар ч ажлын амжилт хүсье. Маш их сэтгэл өндөр байгаа болохоор тэгээд сандраад ярьж байгаа. Дараагийн оюутныг тодруулъя. Бүгд найрамдах Солонгос улсын Шинхан их сургуульд 100% тэтгэлгээр санхүү эдийн засгийн сургуулийн 343 дугаар бүлгийн оюутан Ануучин та тодорсон байна. Баяр хүргэе. За ингээд дараагийн оюутныг их засаг олон улсын их сургуулийн 1-р проректор шинжлэх ухааны доктор профессор Цэцгмаа проректор маань гадуулна. Энэ оюутан бол Солонгос улсын Сүнгшилийн их сургуульд 1 жилийн хугацаанд 100% тэтгэлэгтэй суралцах эрхий эзэн болсон байна. Их засаг хууль зүйн сургууль 284 дугаар бүлгийн оюутан Пүрэв Цэцэг тодорсон байна. Баяр хүргэе. Өөргөө үнэхээр яг явна гэж үнэхээр бодоагүй. Гэхдээ миний найзууд үргэлж намайг дэмжижсэн. Гэр бүл хамаатай садан гээд бүгдээрээ намайг чадна гэдэгт итгэжсэн. Тэгээд одоо эцэст нь би ингээд шагнал аваа зогсож байна. Найзуудтайгаа цуг Солонгос улсыг зориод амжилттай суралцаад ирнэ. Ийм сайхан боломжийг олгодог их засаг олон улсын сургуулийн удирдлагуудаа маш их баярлалаа. Дараагийн сургуулийг тодруулах бэлэн болсон байна. Бүгд найрамдах Солонгос улсын Шинхан их сургуульд 100% тэтгэлгээр суралцах хууль зүйн сургуулийн 105 дугаар бүлгийн оюутан Бэлгүүн та тодорсон байна. Шагналыг ерөнхий шүүгч Батнайрамдал гардуулж байна. Яг ингээл ялагч басан ч юм ингээл хамаг нөлөөс орсаал. Тэгээд аав шөрлөө харж бүр их ойлаал. Нэг тиймэрхүү л байлаа. Ер нь бол тэгээд хүн чадсаа. Ер нь бол маш их догдолж бүр үзэгчийн судалд суухад маш хэцүү байлаа. Тэгээд хамгийн гол нь бас хүн өөртөө зориг тавиад мөрөөдөлтөө хүрч чадна гэдэг бол маш том агуу амжилт юм. Энэ бол бүх зүйлийн одоо эхлэлт. За тэгээд ер нь бол их засагчуудаа маш их баярлалаа. Энэ олон удаагийн одоо тэмцээн уралдаанд маш олон хүүхдүүдийг ирчилж амьдралд одоо гарах замыг нь хөтөлж тийм ээ. Маш их том боломжийг олгож байгаад бидний гэр бүлийн зүгээс маш их одоо талархаж байна. Та бүхэндээ маш их баярлалаа. Цаашдын ажил үйлсэд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. Баярлалаа. Ингээд их засаг олон улсын их сургууль үүсгэн байгуулалт нь 30 жилийн ойд айн нэрэмжид замун супер студент маань
зохион байгуулагдаад 10 дахь жилийн ойн босгон дээр болж байгаа энэхүү төслийн ялагч торгомч ойртсон байна. Ингээд бидэнд 2 оюутан тонжиллээд байгаа. Ингээ 2 оюутныгаа урьж байна. Их засаг Ангаа ухааны сургуулийн оюутан Ариун Жаргалыг урьж байна. Их засаг хууль зүйн сургуулийн оюутан Намуун Жаргалыг бас урьж байна. Энэ 2 оюутан бие жижигтэй ч бэлчээр томтой гэдгийг бол үнэхээр энэ олон сайхан өндөр хандган сайхан залуучуудаа бас ойлгуулж байгаа. Хамт олон дотроо нэр хүндтэй ийм сайхан оролцогчд байгаа. Ингээд 2024 он Супер студент 10 төслийн Гран При Америк нэгдсэн улсын Fairfax их сургууль 1 жилийн хугацаанд 100% тэтгэлэгтэй суралцах оюутан бол их засаг Ангаа ухааны сургуулийн оюутан Ариун Жаргал тодорсон байна. Ангаа ухааны сургуулийн оюутан Ариун Жаргал тодорсон байна. Баяр үргээ ингээд шагналыг гадууж өгөх хэмээн их засаг олон улсын их сургуулийн үүсгэн байгуулагч Монгол улсын ардын багш шинжлэх ухааны доктор профессор Нэм Осор захиралтай шилжүүлж байна. Энэ шагналыг авсандаа маш их баяртай байна. Өөрийгөө энэ хүртэл маш их сайн хичээсэн гэж бодож байна. Хэцэг их сургууль, хэцэг олон улсын их сургууль маань энэ гайхалтай боломжийг надад олгож, одоо ингээд 1-р байрын шагналыг аваад 100% тэтгэлэгтэйгээ тгшээ явна гэдэгтээ маш их баяртай байна. Тэгээд энэ гайхалтай алтан боломжийг олгосон хүн болгонд баярлалаа. Хэцэг олон улсын сургуультай маш их баярлалаа. Энэ бол хүний амьдралд олох хамгийн том алтан боломж юм гэж би бодож байгаа. Хэцэг олон улсын сургуулийн 30 жил, тэгээд дээрээс нь супер студент төслийн 10 жилийн энэ 10 жилийн замлын нэг хэсэг болж байгаадаа бас маш их баяртай байна. Ангаа ухааны сургууль анхудаа супер студентийн ялагчтай боллоо. Атом баяр үргээ. Мөн тэд байранд орсон Намуун Жаргал Намуун Жаргалыг урьж байна. Шагналыг 1-р проректор шинжлэх ухааны доктор профессор Цэцэгмаа захирал маань гардуулна. Их засаг Ангаа ухааны сургуулийн оюутан Ариун Жаргал, хууль зүйн сургуулийн оюутан Намуун Жаргал маань Японы Камасавагийн их сургуульд 1 жилийн хугацаатай 100% тэтгэлэгтэй суралцах хийсэн боллоо. Баяр үргээ. Монголын хамгийн өндөр шагналын сантай, хамгийн олон жил тууштай үргэлжилж байгаа олон анхдагчдын эзэн болсон энэ л оюунлаг төсөл энхүү 10 дахь жилийнхаа өдөр уламжлал ёсороо үзэгч болон та бүхнийхээ өмнө шилдэгүүдээ тодрууллаа. Олон мянган залуусын хүсэл мөрөөдлийн бүр эгцэгчүүдэд олддог энэ лалтан тасалбарын эзнэр мэрэгчл хин гэдэг аавын хүү ээжийн охин тодорхойлоо. Зоригтой тэмүүлэлтэй хэн бүхнийг 11 дахь төсөлд нэгтгэхийг урьж байна. Мэдээж мөрөөдөж чадвал бүтээж чадна. Супер студент тэтгэлэг төсөл.